За сайн байцгаана орой минь дээ. За лайв эхлээд хүн нэг чөд нэмэгт хүртэл нэг төр хүлээ гэдэг. За өнөөдөр хүрдний талаар ярих гэж байна. Яагаад хүрд чухал юм бэ? Хүрдэнд юу нөлөөлдөг юм бэ? Тэг хүрдний янз бүрийн гэмтэл бидний хэвийн аж амьдрахад яг ажил амьдрал ямар нөлөө үзүүлээд идэв юм бэ? Энийг онцлох нь яагаад чухал юм бэ талаар багш тайлбар өгдөг. За жишээлбэл яг явж хүмүүс уусаас бол бичлэг болгоод үзэх бах хугацаа хэмнээл явж. За хүрд гээд ирэхээр манайхаа шеэрлэрээ. Яагаад тэгэхээр махан биетэй энэ бол нөгөө хүмүүст харагдаж байгаа шүү дээ. Чухал те. Багшийн дуу чангас бол ямар байна хэлж өгөөрэй. За тэгэхээр энэ микрофон жохоор төлж. За хүрдний хувьд нэг юм яригдана. За яг нүдэнд харагдаж гарт баригддаг үндсэн хідэн одоо хүний махан бие болоод махан биений одоо хэсгүүд байгаа шүү дээ. Энэ бол яг нүдэнд харагдана. Гар хөдөө чинь танд барих юм бол баригдана. Одоо энийг бол бүдүүн бие гэдээ ярьчээ. Эсвэл махан бие ярьсан ч болно. За энэ бол ямар нэгэн байдлаар өвдөж зовх юм бол бид нэр эмнэлэг томлогод үзүүлчихэж байгаа. Ямар нэгэн шинжилгээ хийлжс болж байна. Ямар нэгэн одоо асуудал байх юм бол тодорхой хязгаартайгаар илэрнэ. Бүгд бол илэрх боломжгүй. Яагаад тэгэхээр энэ бие дээр чинь нарийн эрчмийн бие гэж байдаг. За түүнээс шалтгаалсан ямар нэг өвчлөл байх юм бол харагдахгүй байж болно. Цусаар илэрхгүй байж болно. Биохимийн шинжилгээр гарч ирэхгүй байж болно. Эхогоор одоо харуул бүр байхгүй байж болно. Компьютер томографаар бас илэрхгүй байж болно. Нарийн эрчмийн бие чинь тэрийг тодорхойлдог л нэг тийм хэмждэг багаж юм уу, хэмждэг ур чадвар хэрэгтэй болоод байна шүү дээ. За ямар ч байсан өөрийнхөө махан биеийг анхаардаг, тойлдог хүмүүсийн хувьд бол махан бие нэг хоолыг засаад амрах цагт нь унтуулад ирсэн цагт хүмүүс өөрсдийнх нь юмыг ухаарах, хүлээн авах чадвар сайжирчдаг. За тэр үеэс ахуулаад хүмүүс хүүшээ энэ чинь махан бие чинь ганц махан бие биш байна. Эний цаана юу байгаа юм бэ? Энийг юу амьдруулад байгаа юм бэ? Юу хүчин өгöd байгаа юм бэ гэдэг асуудал үүснэ. Ханаас би хүчээ аваад байгаа юм. За тэгэхээр махан бие бол одоо бид бүгдийг мэдж байгаачлан хоол иднэ. Унтаж амарнаа, амьсгалнаа, хөдөлгөөн хийнэ. За эдгээр бол дандаа эрч хүчийг өгж байгаа. Дээрэс нь хоол боловсруулалт, амьсгалын замын үйл ажиллагаанд тусалж байгаа юм зүйлс байгаад нь бид нар ямар ч гэсэн амьд явхад маш хэрэгтэй зүйл байгаад байна. Манайхаа шеэрлж өгөөрэй. Хүрдтэй холбоотой маш чухал юм ярьж байгаа учраас. За тэгэнгүүт махан бие дээр өвчин гарах юм бол одоо хоол ундаал засч болж гин, эмгийн үйлчлэгээ авч болж гин, йог дасгал хөдөлгөөн бас хийж болж гин, төвлөрөл амьсгалын техникүүдийг хийж болж гинэ. Засал өгж байна. Маш сайн засал өгж байна. За тэгээд одоо ведэд йог судлалд энэ хүний энэ сэтгэл рүү ухамсарлуу их өнгөсөн байдгийг. За энд бол за хүн бол яг махан биетэй бол биш ээ. Тэгээ заасан байгаа. За монголчууд бол эртнээс их мэднэ. Хүн бол система гэдгийг хамгийн их хурдан таньсан ард түмний тоонд ордог. Яагаад гэвэл байгальтай маш ойр байдаг учраас зөвхөн бид нар ч хүн бид нар амьд байхаас гадна амьтан ургамал бүгд л амьд байж байгаа шүү дээ. Байгаль өөрөө амьд учраас бидний байгалийн шим гişиг идээд тэр хоолоор тэгдэд байна, тижээгдэд байна. За тэгэхээр хүрдний талаар судалж эхэлсэн. Хүрдний талаар энэ ямар нэгэн эрчим хуваарлаж байгаа зүйл байна. За хүрд бол яг махан биед үндсэн хідэд үүрэгтэй байдаг. Хэдүүлээ чухлын ларэ. Мэдээж сав буюу энэ дэд маш олон үүрэгтэй. Маш олон таны санаанд оромгүй зүйлийг зохицуулдаг юмуд байна хүрдэн дээр. За хүрдний хувьд байна. Хамгийн нэгдүгürt үүрэг нь хүрд бол эрчим хүчийг хуваарлагч буюу одоо хүрд байхгүй байлаа гэж тооцсон юм бол бид нар босоо голч гэдэг нэг юм байгаа тийм босоо alignment line, energy alignment line гэдэг энэ босоо голч. За босоо голчийн дагуугасаа үндсэн их хүрдүүдээр тань хүч орно шүү дээ. Амьсгалын дасгал хийсэн ч та хүрдээрээ бас хүч авч байгаа. Хоолунд идж байгаа ч хүрдээрээ бас хүч авч байгаа. За тэгэхээр хэдүүлээ энгийн байдлаар ойлгохгүй үзье. Хүрд гэдэг ирэнгүүт байна. Энэ хүрд тэгвэл өөрийг нь ойлгохын тулд махан биед байхгүй байвал юу болох юм бэ гэдгийг ойлгочихвол маш амархан болчихдээ. За тэгэхээр хүрд гэдэг бол цахилгаан станцаа гэсэн үг. Цахилгаан станц. Бид нар хараа энэ амьсгалын замаар ордог прана буюу эрчим гişүн байдаг. Амьсгалын замаар одоо амьсгал бол энэ прана буюу эрчмийг зөөгч морин болж хуурдаг байхгүй бидний амьсгалж байгаагаар.
За үүнээр дамжиж маш их олон эрчмүүд орно. Зөвхөн амьсгалын замаар орохгүй шүү дээ, тамины хүрд болгоноор нэвтэрч байгаа. За тэгээд энэ эрчмүүд нь хүрд гэдэг энэ зохион байгуулалтаа бүтцийн тусламжтайгаар одоо бүр хүрдийг чинь өнгөөр ялгцсан байна. Тэр хүрдний дэлбэгээ тустай байж гин. Тэгээ тэр болгоно нь яах нь бүгдээрээ өөр өөрийн учир жанцантай штэ. Хүрд одоо энэ вебээр тэмдэглэсэн хүрдний энэ символ байдаг символууд яагаад яг энэгээр тэмдэглэсэн ямар учиртай ингэ бүгдээрээ задлаа цаана утга учиртай гүнзгий байгаа. За тэгэхээр энэ хүрдэн дээр бол энэ хүрд байхгүй бол байна. Энэ босоо голчийн дагуу үндсэн эхлээд эрчмүүд буuna. Одоо бид нар чинь тог авахтаа шууд хотын нэгдсэн цахилгаан станцаас авахгүй штэ. Тэрийг дүүрэг дүүрлөө хуваарлна. Дүүрэг хуваарлж байгаа нь хороо руу хуваарлна. Хороо руу ирж байгаа нь айл руу жишээл өгж байгаа тий. За түүнтэй адилхан яг тэр хэдэн мянган вольтын нөгөө цахилгааны чинь нөгөө киловаттын хэдэн мянган киловаттын цахилгааныг яг 220 болгож хэрэглэхэд нөгөө цахилгааныг бууруулж ирэхгүй бол тэр өндөр цахилгаанд бид нар одоо цахилгаан хэрэгслээ залгачих юм бол шатаах шууд шатна ихэвчлэн. Ягаад л дийлэхгүй тэр нь зориулагдаагүй юм чинь. За бидний идэвхтэй яг адилхан шүү. Энэ босоо голчийн дагуу орж байгаа үндсэн хүрдүүд гэж юм байна. Энийгээр бол үндсэн нөгөө хүчтэй эрчмүүд орж ирж байгаа. Хүрдүүдэд дамжиж орж ирнэ. За түүнээс нь цаашлаад дотор эргэтэн болгон тань өөрөө хүрдтэй. Тэгхгүйгээр шууд зүрх рүү чин цахилгаан очдог байх юм бол маш хүчтэй цахилгаан учраас энэ тентгийн та кинон дээр одоо анхан туснаас нь үзүүлж байгаа хэсгүүдийг харж исэн бол хүчтэй цахилгаан өгч нөгөөдийн цочоос сэрээдэг те огцсон ингээд нөгөө шок өгч сэрээдэг. Түүнтэй адилхан процесс болох гээд шүү дээ. Зурагчин банк тимийг авч дийлэхгүй байхгүй юу? Маш цөөхөн тохиолдолд сэрээхийн тулд унтаа байлаас гаргахын тулд одоо тийм үйлчлэгээ дээр чинь ухаалтчаад шүү дээ хүн сэрэхгүй байна те. Тэр тохиолдол гэхээс шууд зүрхийг тийм хүчтэй цахилгаан залгах юм бол зүрх нэг шууд тэлэл ингээд банкын бол ийм байх боломжгүй гэсэн. Тийм учраас босоо голчийн дагуу байгаа хүрднүүд эргэтнүүдийн хүрд рүү шилжүүлдэг. Одоо нөгөө хүчийг, нөгөө амперыг, нөгөө вольтыг буулгаж доошоо явуулна. Тэгжиж зурагчин тэр хүчээр ажиллах боломжтой болж байгаа байхгүй. Тэгээд цаашаа дараагийн эргэтнүүдэд бүр жижигрүүлээ дахиад хуваана штэ. Зурагчин дотроо өөрөө зүрхний ховдол тосгуурууд гэдэг тусдаа дандаа өөр хөдөлгөөнүүд эргэж байна. Өөр нэгээс нөгөө орон зай руу ороод байна штэ. Энэ болгон дээр дандаа өөр хөдөлгөөний эргэлтүүд одоо хүрднүүд яригдана. Энэ болгон дээр нөгөө хүрдний хүчин буугаад ингэ доошоо явж байгаа. За ийм утгатай. Манайха шеэрлж өгөөр багш нас асуулт авчиж байгаарай. За тэгэхээр хүрд бол нэгдүгээр хуваарлагч юм байна. Энэ махан бие эрчмийг хуваарилт юм байна. За бид нар одоо ялангуяа манай лайв үздэг хүмүүс бол ерөнхий ойлголттой болцсон байгаа. Одоо сүнс гэхээр л биеийн хаа нэгтэй энэ шагаа юм уу эсвэл тохоонд гүйж явдаг зүйл биш ээ. Махан биеийг амьдруулан байгаа хүч бол сүнс штэ. Махан бие сүнсэн биеэр яг таарах хаалгаараа хүрдээр холбогдно. Яг харалдаа хүрдүүдээрээ холбогдно. Бусдаар бол цамц зөрүүлээд товчлцсон юм шиг ингэж холбогдох боломжгүй. Гурвалжинтайгаа таардаг, дөрвөлжинтэйгээ таардаг гээл одоо хар ухаанаар ойлгоод авчиг тий. Тийм бол ямар ч зүрх боломжгүй гэсэн үг байхгүй. Зөрүүл таардахгүй гэсэн хоорондоо. За тэгэхээр ингээд хоорондоо махан бие сүнсэн биеэр маш том гагнаас болох юм хүрдээр холбогддог. Хүрд гэдэг бол өөрөө тэр чигээрээ хөдөлдөг зүйл. Орчлон ертөнц тэр чигээрээ нүүдэлж амьдардаг. Тэр чигээрээ хүрдний эргэлтээр иргэдэг хорвоо өөрөө. Нар өөрөө тэгж иргэн. Дэлхий өөрөө тэнглэгээрээ эргэж байгаа. Дэлхий өөрөө хүрттэй. Тэнглэгээрээ иргэн. Дээрээс нь нарыг тойрж иргэн. Нөгөө эргэж байгаа дэлхийг чинь сар бас тойрж иргэн. Дэлхий тэнглэгээрээ ирэхээс гадна нарыг тойроод эргэж байгаа. Нартайгаа хамт сүүн зам дотроо эргэлдэж байгаа. Сүүн зам чи өөрөө энэ галакси дотроо энэ одоо ертөнц Өктөргүй ертөнц дотроо бас хэдэн зуун мянган галаксины хамтаар эргээ явж штэ. Бүгд хөдөлгөөнд оршиж байгаа. Энэ болгон дандаа хөдөлгөөн болгон хүрдээ тэтгэдэг. За дээрэс нь хүрд гэдэг бол хуваарлагч юм байна гэж ойлгочлоо. За хүрд гэдэг бол хөдөлгөөн юм байна гэж ойлгочлоо. За тэгэнгүүт хүрдэн дээр түгээмэл гардаг алдаанууд байдаг тамина. За хамгийн энгийн гардаг алдаанууд бол хүрдний жишээлэл гацалт гэж юм байна. Эргэж байгаа л гацдаг. Эсвэл хүрдний удаашрал гэж зүйл байна. Удаа эргэж байгаа гэсэн үг. Ихэвчлэн хүрд удаа ирэхээр бодисын солилцоон дээр удаашрал орж ирдэг. Бодисын солилцоон дээр энэ махан биен дээр одоо ялгаруулах хэвээр шээсчэг хугацаанд ялгарч гарч чаддаггүй, өтгөнж гардаггүй, хугацаа саатаад байдаг. Дээрээс нь бодисын солилцооны хорт хаягдлууд гэж нэг байгаа шүү дээ, тий. Шүс, нус, цэр, хүс одоо тал бүрээр ялгараа гарч явах хэвээр. Тэдний байдал удаашрчдаг. Тийм болохоор хүрд удаашрсан хүмүүс тэр энэ бодисын солилцоо өөрөө удаашрдаг байхгүй. Тэгэхээр махан биетэйгээ шууд холбоотой. Тэгэхээр махан бие дээр байгаа асуудлуудыг ялангуяа шинжилгээ өгөх тодорхой болохгүй байгаа зүйлүүдийг хүмүүс хэвчлэн
Сүлдээ жоохон нэргүй болчтой шүү дээ гэр бүлдээ. Энэ худлаа өвдөд байна. Янгуу юм одоо нөгөө бинээсээ өвчин хайлаа зүгээр байх чинь гэд. Эцсийн дүндээ хүрдний гацалтууд хүнд бас маш их илэрхийлж боломгүй. Тэр гэж хэлж оноож боломгүй юм өвчлөлийг бий болгочтойгоо. За манайха хэрэгтэй хүмүүс рүү шеэрлээрэй. Багш нь асуултанд бас тухтай хариулна. За тэгэхээр хүрдний хувьд бол өөрөө хөдөлгөөн юм чинь та нарт нэг юм орж ирж байна уу? Хүрд гэдэг бол бүх төрлийн хөдөлгөөнөөс өөрөө хурд авж иргэдэг ийм боломжтой. Ийм систем байхгүй хүрд өөрөө. Тэгэхээр ялангуяа сүүлийн үед хүмүүс аюух йог хийдэг болсон байна. Тун сайн маш сайшаалтай. Хийж байгаа хөдөлгөөн нь йогийн хөдөлгөөн хурдан байна уу, удаан байна уу гэдгээс үл хамааран йог бол дандаа хүрдтэй хамааралтай ажилладаг. Йогийн хөдөлгөөн болгон дандаа хүрдний аль нэг төрлийн гацаануудыг гаргах, аль нэг төрлийн гацаануудыг цэвэрлэх, хэвийн хэмнэлд нь оруулах одоо энэ чиглэдэг байхгүй. Тэгэхээр хүн болгон одоо дор бүрний хөдөлгөөн хийж явах ёстой юм байна. Энийг хүрдээд итгэдэг. За тэгэхээр хүмүүс тэр гараад байгаа алдаа юу гэхээр маш их гацдаг. Гацна. Иргэж байгаа л ирэхээ болно. Тэгээ арай гацаанаасаа гараа бит гээл хурд авалж явах хэрэглээ. Тэгэл гацсан ч юм уу. Ийм тэр гацлалыг үүсгээд байгаа заавал шалтгаан гэж байна. За дээрэс нь хамгийн түгээмэл гэмтлүүд нь багш нэг яриад байгаа юм. Дээрэс нь хүрдний удаашрал гэж байна. Ирэх нь иргэж байгаа. Удаашрлууд түрүү багш нь бодисын солилцоон дээр удаашрал орж ирдэг гэж хэлжлээ шүү дээ, тийм ээ. Хоол хүнс хүртэл удаан шингэх нь ходоодны хүрдний удаашралтай холбоотой байдаг. Ходоодны хүрдний их хүрдэн цаана наран сүлжээ хүрд шүү дээ. Наран сүлжээ хүрдний их хүрд ялангуяа ходоодны шүүрлийг бол мэлмийн хүрднээс зохицуулж байгаа. Нэг хүрднүүдтэйгээ хамааралтай хоорондоо ажилладаг. За тэгэхээр удаашрал байна. Зарим нь болохоор хэд хурдан иргэдэг. Хэд хурдан иргэдэг дээр жишээлбэл одоо бодисын солилцооны хурцл гэж юмд орж ирээд ихэвчлэн нөгөө хүн нэг жин авч чаддаггүй булчингийн маас хаяад байдаг. Нэг өөхөлж чаддаггүй нэг туранхай хүмүүс байдаг шүү дээ. Бамбаа булчирхай хурд орчдөг. Шүүрлүүд маш ихээр ялгардаг, шар маш ихээр ялгардаг. Тийм учраас ихэвчлэн шим авч чадахгүй хоолоо гаргадаг, тий? Одоо өтгөн шим гарч байгаа шүү дээ. Нэг бол гүйлээд байдаг ч юм уу. За ийм гэмтлүүд орж ирнэ. Хүрдний гэмтлүүд. За дараагийнх нь гэмтэл юу вэ гэхээр мэдээж удаан хугацаанд гацаад, удаан хугацаанд одоо удаашраад, удаан хугацаанд ингээ хурдан эргээд байдаггүй. Дараагийн хэмнэрэл одоо янз бүрийн хүндрэл гэмтлүүд, бөглөрлүүд бол ихэвчлэн засахгүй л болвол ужиграх шат руугаа шилждэг. Зогсоохгүй л болвол тэгэхээр энэ тохиолдолд ингэж эргэж гүйж явж байгаад одоо цаашаа дамнаад хүрдний хаалт гэдэг юм руу ордог. Хүрд хаагддаг. Тэр чинь шалтгаануудын хэдүүлээ одоо бас ярина. Тодорхой шалтгаантай зүгээр яж байгаад хаагддаг хүрд гэж хаанч байхгүй. За тэгэхээр хүрд бол ингэж удаашрж эсвэл хурцаж гацаж явсаар хагаад хаагдчих юм байна. Манайха шийдлээрээ. За тэгээд хаагдна гэдэг нь бол хүрд рүү ерөнхийдөө эрчим сайн сүлхээ болж байна л гэсэн үг. Түрүү бид нэр одоо хүрд гэдэг бол хөдөлгөөн юм байна. Хүрд гэдэг бол энэ тогийг түгээгч, энэ өндөр тогийг бууруулдаг юм байна гэдээ ойлгоцсон шүү дээ. Хүрдний дараагийн нэмэлт маш чухал үр юу вэ гэхээр хүрд бол эрчмүүдийг түгээдэг. Хоолоор орж ирсэн, амьсгалаар орж ирсэн, энэ байгалаас ертөнцөөс тань руу орж ирж байгаа од нар сар эрчмүүд гэрлүүд байна шүү дээ. Эднэрийг түгээдэг. Тэгэхээр хаагдна гэдэг бол эднэрийг авч чадхаа болж байна л гэсэн үг. Зөвхөн хоолноос эрчим аавна. Хоол бол яг махан бие тийж гэхдээ хүрд хаалттай байгаа. Жишээлбэл ингээ хэдүүлээ. Наран сүлжээ хүрд хаалттай байна гэж бодъё. Наран сүлжээ хүрд гэдэг бол тэр чигээр хоол боловсруулах замын үйл ажиллагааг хариуцдаг. За тэгэхээр ихэвчлэн энэ дээр өтгөн гаталт үүснэ. Нэг бол нарийн гидс нэг талдаа саажаад нарийнс нь нэг талдаа бүдүүрнэ. Эсвэл ходоодн дээр шүүрлийн асуудлууд үүснэ. Элэг цуснаар булчирхан дээр асуудлууд үүсч эхэлдэг. За энэ бол хоол боловсруулах замын эрхтнүүд чинь идж байгаа хоолноос л хүнд шимийг авч өгөх гээд байгаа шүү дээ. Тийм учраас тийм 8-10 м уртын ингээд танд ингээд байрлаж штэ амнаас аанаас хүртэл. Шим авч өгөхгүй л задлчаад тэндээсээ шим аваад илүүдл нь хаях зориулттай л юмрхтэй. За тэгэхээр эдгээрийн үйл ажиллагаа ингээд суларч эхэлдэг. Хаана ямар хүрдэн дээр гэмтэл гарснаас хамаарат одоо жишээл хүрднүүд ингээд нарийсаад ирсэн бол тэр талд нарийн гиз жишээл нарийсчдаг. Хүрднүүд хэрэг удаашраа гацсан байх юм бол тэр талд ингээд гиз тэлдэг ч юм уу. Ийм жишээнүүд байна. За тэгэхээр хүрд бол ингээд эрчим түгээд юм байна. Гэтэл зөвхөн одоо хоолоор л эрчим ороод, нойроор эрчим ороод одоо бусад боломжтой энэ сансар огторгой орон зай чинь бид нар энэ дэлхий гэдэг гариг дээр амьдарч штэ. Эндээс орж ирэх ёстой эрчмүүд гэж юм байна. Энийний хувьд хаалт үүснэ. Хоолоор орж ирж байгаа эрчмүүд ч гэсэн байна бас ингэдэг. Хичнээн бид нар амаар авж байгаа ч гэсэн тодорхой маш бага хувийн шимэгдэлд яваад үлдсэн шимэгддэг. Одоо бид нар хоол хүнсээ чинь мөнгөөр хөдөлж авсан штэ. Тэгэхээр эргээд нөгөөдгөө сайхан хүнс бэлдээд хэрэглэсэн ч гэсэн
хурдны гацалтай гэмтэлтэй хаалттай байх юм бол энэ шимэгдэлд явдгүй. За ийм алдаанууд бас үүснэ. Махан бие дээр бодтой үүсдэг юмнуудаа л яриа. Түүнээс цаана бас зөндөө олон асуудлууд үүснэ. Гэтэ ийм шатраалаараа ярил арай илүү тодорхой болдог учраас за манайхаа шийдлээрээ. За хаалт гэж нэг юм. За хурдны халив гэж нэг юм. Халив гэдэг бол хурдчин тойрог хэлбэрээр одоо хүмүүс гандан урдаг бол гандангийн хурдчин тойрог хэлбэртэй л байгаа шүү дээ хүмүүс. Хажуугаар нь явахдаа эргүүлэл нөгөөт нь эргэжидэг. Яг л ийм хурдыг хэлж байгаа. Тэгээ ийм хурдны энэ тойрог хөдөлгөөн байж тал нөгөө хурд чинь тойрог хөдөлгөөн биш халив гэдэг нь болохоор 100 эллипс хэлбэр рүү ороод өндөг хэлбэр рүү орохыг хэлж байгаа юм. За хар үгээр л тайлбарлая багш нэг одоо юуны хурдны эргэлдэх рут гэж байна, зам гэж байна, эргэлтийн зам. Тэр нь өөрчлөгдөж байгаа байхгүй. 100 болно гэдэг чинь бол нөгөө яг тэгш дугуй ингээд зөв хэлбэртэй дугуй одоо дүрсэн дээр эргэлдэх хурдан жигд байдаг болвол энэ халив буюу энэ өндөг шиг хэлбэртэй энэ зам нь ингээд 100 болж хуурснараа яадаг гэхээр хурдны зөрүү гардаг. Яг тэр нарийнхаа хэсэг дээр очиод толгой юм уу үзүр хэсэг рүүгээ очиод ирэхээр юмаа шиддэг. Тэгээ буцаал тэгж хурд авдаг ингээд шидэгддэг хурд авдаг нэг ийм нөхцөл рүү орчдөг байхгүй. Тэгээ энэ тохиолдолд бол ихэвчлэн ямар хурдан дээр юм халив байгаагаас хамаарат хүний махан биед үүсэх ёсгүй зүйлүүд үүсээд байдаг. Жишээлбэл үнд сүрдэн дээр халив үүсэх юм бол энэ тэнд маш яс ургадаг. За үрчүү үрдэн дээр жишээд халив үүслэе гэж бодъё. Энэ тэнд миом, киста ургацгууд үүсгэж байдаг. Ялангуяа өндөгч болоо сав эргэтэн дээр төрүүлчхан дээр шохоожл орж ирдэг. За зүрхний дээр үүслэе гэж бодоход зүрхний титэм судасны шохоожлтууд орж иж болно. Зүрхний судасны холестеринаас болоод ингээд нарийслууд орж иж болно. Зүрхний судасны юм агчлууд байдаг. Эднэр бас орж иж болно. Халив гэдэг бол хог хаydах хэсгүү газараа хаягдаад байна л гэсэн үг. Муухагаар тайлбарлах тий. За хурдан дээр бол ийм гэмтлүүд байна. За гэтэл одоо хэдүүлээ хурдны хааш. Одоо хэдүүлээ хараа маш энгийн юмнуудыг ярьж байгаа. Хурдны нарийсэлж гэж бас байна. Хурдан одоо ингээд ийм том бүрэнхий эргэж явах хэвээр хурд байна. Ийм жижигхэн болоод эргэж явах тохиолдол бас байна. Тэгтлээ жижигэрсэн тохиолдол байна. Жижигхэн эргэнэ гэдэг бол жижиг орон зайд ажиллана л гэсэн үг байхгүй юу? Тэгээ тухайн аль нэг цул эргэтэн юм цав эргэтнийг харьяалж байгаа хурдны хувьд хитрхий жижигхэн эргэлттэй байх нь тухайн эргэтэндээ маш хортой юм. Нөгөө тухайн эргэтэн чинь тижээлж авах хэвээр хорт хаягдлаач гэсэн бодис солилцооны явцад үүссэн хоруу чанартай бүтээгдэхүүнийг бас гаргаж хаяц цэвэрлэх ёстой шүү дээ. Цусны уршуулаар оруулж тэр үлэнд нь авих дэм байхгүй болчдөг. Тэгээд энэ хурдны гацаан дээр тухайн эд эрхтний нэмгэрэл тухайн эд эрхтэн хурдан сайн хөдөлгөөнтэй биш л байх юм бол эд эрхтэн одоо маш их муудаж эхэлдэг. Энэ дээр багш нэг ийм жишээ хэлээдгий юм. Ялангуяа одоо жишээл бид нар чинь аманд ингээд хоол хүнсийг зажилж хэрэглэн штэ. Зажилж хэрэглэнэ. За зажлаад ингээд энэ дотор ингээд бүх хурднууд идэвчээд ингээд доошо дараагийн юм руу ингээд явуулна. Бид нар тодорхой хэмжээний бас хатуу бүтцтэй хоол хүнсийг идэж явах ёстой юм зохион байгуулалттай байхгүй бидний бие. Тийм зөөлөн хүнсийг олон жил ингээд ямар ч асуудалгүй задлах тийм бүтэц бол биш. Тодорхой хугацаанд бол бид нар яг үнэхээр нөгөө хоол боловсруулах замын үйл ажиллагаа алдагдаад нөхцлүүд үүснэ шүү дээ тий шүд ажиллах боломжгүй болоод гэдэг юм уу юм тодорхой хугацаанд асуудал үүсэх юм бол шингэн хоолж болдгоо. За бусад тохиолдолд тодорхой бүтцтэй, тодорхой зачлууртай тийм хоол хүнсийг бид нар идэж явах ёстой байдаг. Тэр сайн зажилж идэх шүү дээ. Тэр чинь ямар бүхлээр нь залхих юм биш тийм ээ. За гэтэл одоо тийм зажлах гэдэг чинь цаанаа бас л хөдөлгөөн яригдж байгаа шүү тийм ээ. Тэгээ тийм хөдөлгөөнийг хийхээ болоод ирэхээр энэ тодорхой хэмжээний шүүрлүүд маш их зажилж ийж үүсэх ёстой шүүрлүүд үүсгэж болчихж байгаа юм дор хай жишээлбэл хидэрхийх зөөлөн та шингэн хоол байн гуугаад бай гэж бодъё л да. Тэгэх юм бол хотоодны хүртүүд ажиллаад нөгөө шүүрл мөрл хамаг ямиг бас ингэ бий болгох ёстой шүү дээ. Гэтэл тэр үйл ажиллагаа алдагдана. Яг л зарим хоол хүнс байна. Хотоодны шаардлагагүй шүүрлийн шаардлагагүй цаашаа нарийн гэц рүү орж байгаа хоол хүнс байна. Ялангуяа сүлжээний бэлэн зарагдаад байгаа бүтээгдэхүүнүүд. Тэр бүтээгдэхүүнүүд авах талтай юм бас байдгийн. Үнэхээр хотоодн дээр асуудал үүсээд эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд тэр хүнс жишэл тусалж чаддаг бол бусад тохиолдол үгүй байхгүй. Тэр эмийг их зөө зөксөж хэрэглэх нь ухаан болохоос ш зөвхөн тэр сайн зөвхөн энэ сайн гэдэг юм дээр бас их хүн болгон дүгнэлттэй хандах хэрэгтэй. Өөрийнхөө оюун ухааны төвшин, ухамсархайн төвшин хандах хэрэгтэй. За манайхаа шийдлээрээ. За тэгэхээр бидний бие бүтэц юунд зориулагдсан бэ л гэдэг чухал. Одоо энэ зөөлөн хоолыг шил удаан идэх байх юм бол энэ шүдний бүтэц өөрчлөгдөж эхэлдэг. Шүд сарим мөр болж эхлэн цаанаасаа штэ. Яг л ихэрхий зөөлөн юмд ямар ч тийм хүчлэл ачаалал өгөхгүй даралт өгөхгүй болохоор энэ чинь ажил явагдгаа болчихж байгаа байхгүй. Тэгэхээр зөөлөн юм шингийн юм байнга л уудаг юм хийгээл шейк хийгээл уугаалах юм бол зарчлах шаардлага үүсэхгүй учраас цаанаасаа суларч эхэлнэ. Тань дээр шүд чинь мөрөхгүй байж болно. Та ихээс их сайхан шүдтэй өссөн байж болно. Таны хүүхдийн хүүхдүүд асуудал үүснэ.
бэлэн байнга тэгж яваадах нь одоо маш их хорооч нартай удам дагсан өвчлөл гэдэг бол нэг талдаа цусаар одоо дамжиж байгаагаас гадна юм таны амьдралын хэм маягаар дамждаг юм гэмтлүүд байдаг. За хүрдийг ярих гэж байгаа шүдрөө орчлоо. Заашлалт хөдөлгөөн их чухлаа гэдгийг хэлэх гээд байна. За тэгэхээр бүх төрлийн хөдөлгөөн дандаа хүрдээ дэмждэг. За одоо тэгвэл за хүрд ингээд янз бүрээр гэмтдэг юм байна. Хүрд бохирдно гэж нэг юм бас байна. Бохирдохороо маш их гацдаг, маш их эргэлт нь удаашрдаг эсвэл тэгэл блок болж байгаа штэ. За дараагийн нэг маш том гэмтэл юу гэхээр хүрдний буруу эргэлт байна. Буруу эргэлт гэж юм байна. Хүрд чинь эргэж явах хэрэгтэй гэж багш нь тайлбарлалчлаа тий эргэж явах хэрэгтэй. За гээ эргэж явах хэрэгтэй тэр байна. Нөгөө удаан хугацаанд нөгөө хүн хэвийн эргэж явах хэрэгтэй амиг эхлээд гацалтанд оруулан дараа нь хаалтанд оруулан удаан хугацаанд яваад хахад буруу эргэж эхэлдэг. Гацж штий аргаа бараад ингээ гацаа таагдчихна. Эргэж явах ёстой юм чинь буруу ч хамаагүй эргэж эхэлж байгаа байхгүй. Энэ болгоны цаана маш том шалтгаанууд байдаг. Шалтгаан байна. Тэгэхээр энийг бол нөгөө хүн ойлгол ирэх юм бол нэг ингээд цэвэрлүүлээд засуулсныхаа дараа нэг хэвийн болгосныхаа дараа энийг дахиж ингэж бохирдуулахгүй байх арга зам байх юм ингээд танаад ирэх юм бол шууд тэр арга хэмжээг өөр дээр хэрэгжүүлж болдог байхгүй юу? За жишээлбэл хүрд ер нь ямар тохиолдолд болж гацханч тэр одоо хаагдханч тэр шалтгаанууд дандаа сэтгэл зүй дээр үүсдэг. Сэтгэлийн сөрөг эрчмээс үүсдэг. Хүүхэд наснд эхийн хөвлөд олцсон гэмтлээс ахуулаад өмнөх насны гэмтлүүд бас орж ирнэ. Одоо үүлийн үрийн хөвлөөр орж ирнэ. Дээрэс нь эхийн хөвлөд байх, хүүхэд байх үед бидний эргэн тойронд дандаа сайн сайхан хүмүүс бас таарахгүй шүү дээ. Янз бүрийн хүмүүс таарна. Тэр болгон хүмүүсээс болж бид нэр гэмтэх тохиолдол маш их байна. Өөрсдөө бохирдох тохиолдол маш их байна. Хажууд чинь хүрээлж байгаа 10 хүний тань 7-8 хүн л ингэж сөрөг юм яриалах юм бол хүссэн үсээгөө та хичнээн хүлээн зөвшөөрөхгүй байсан ч хамаагүй, ойлгохгүй байсан ч хамаагүй таны далд тухамсар тэр мэдээлэлд угаасаа живж эхэлнэ. Ийм нөлөөлөлтэй байдаг. Эргээд энэ нь бол хичнээн танд хүн муу одоо үлдээгүй байсан ч муу зүйл учруулаагүй байсан ч гэсэн эргээд таныг гэмтэх нөхцөл болтгоо. Одоо таныг хүн гомдоогоогүй ч гэсэн та данд хажууд чинь баян гомдол яриад байдаг хүн байх юм бол яана намайг хин нэг ингээ гомдоочих юм биш байгаа гэдэг сэтэл цаан ч үүсгэнэ шүү дээ далд тухамсарт өөрт нь. Тэгээд жижигхэн гомдоод байхааргүй жижиг шалтгаан үүсгэд угаасаа нөгөөх нь гомдлолоо явчихдаг. Юм ингэж өөрийгөө үүсгдэг юм а. Тэгэхээр сэтгэл зүг одоо хэвийн балгаж зүв авч явахын тулд бид нар бас тодорхой хэмжээний мэдлэг хэрэгтэй. Тэгээ бага насны хүүхдүүд бол ихэвчлэн ухамсарлаж чадаагүй байдаг учраас энэ хамгаалтыг хийж дөнгөхгүй шүү дээ. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд хүрд гэдэг юм ойлгоцсон. Энэ ингэж гацд юм байна. Энэ ингэж төвжирд юм байна. Энэ ингэж буруу иргэд юм байна гэдгийг мэдээд ирэх юм бол эцсийн дүндээ өөрийгөө тэгвэл сэргийлэх арга байгаа мó? Боломжтой мó гэдэг асуулт асуудаж таарна те. Энийний дагуу арга хэмжээ авч явдаг. За жишээлбэл яри хэдүүлээ. Гомдол гэж ирчин байна. Ихэвчлэн гомдол зүрхэн үрдийг барьж болно, наран сүлжээ хүрдийг барьж болно. Гэхдээ гэмтээдэг хитгэн эргэтнүүдтэй ихэвчлэн гомдол бол галан эргэтний гэмтээдэг байхгүй юу? Галан махбодтой буюу зүрх, нарийн гиз, ходоод ч өөр галтай эргэтэн шүү дээ. За тэгэхээр гомдол гэдэг дээр удаан хугацаанд гомдсон юм уу? Эсвэл зөвхөн сарын өмнө гомдоод байгаа мó? Эсвэл 10 жил гомдлоод хийгээд байгаа мó? За тэгэхээр би одоо яг гомдомтгой хүн юм уу? Би ер нь удаан хугацаанд гомдоод байгаа мó гэдгийг хүн өөрөө яаж мэдэж болох вэ гэхээр хэн нэгэн таны гомдоолоо. Гомдоход зарим тохиолдолд та анзаарч ивэл маргааш нь мартсан тохиолдол байдаг. Юу илээ тийм боллоо гэд ингээд. За энэ бол таны хүрдийг сайн ажиллаж байгаагийн тэмдэг. Нөгөө гомдлыг цэвэрлсэн байж тээ шин унтахын хооронд. Гэтэл байна зарим хүн тэр гомдлыг 1 сар мартадгүй, 1 жил мартадгүй, 10 жил мартадгүй. Ихэвчлэн мартагдахгүй байгаа тэр гомдлын цаанд дандаа хүрдний гацалтууд үүсдэг. За тэгмүүд эхлээд бол юм чин шат дараагаараа одоо гэмтэж эхлэн штэ. Юу шууд цөмөргөө ороо гэмтчихгүй. За тэгэхээр энэ дээр манайхаа шийдлэрээ. За энэ дээр яах вэ гэхээр байна. Нөгөө гомдлыг за яг хөө жижиг хэмжээний гомдол байлаа гэж бодъё. Нөгөө хүн ойлгохыг хүсэхгүй байна. За энэ одоо яхаараа намайг гомдоод ингээл өөрийнхөө талаас бодоод гэж бодъё. Гэтэл нөгөө хүн тэр гомдох ямар шалтгаан байсан байж болох вэ? Одоо өөрөө маш их гомдогч нарын дунд гомдоод үзсэн хүн байж болно шүү дээ. Жишээл таны гомдоосон хүн. Тэгэд хүн болгоныг л гомдоож л мэднэ. Угаасаа хүүхэд байхаасаа сурсан зүйл нь тэр. Гомдоохгүй гэдгийг мэддэггүй. Амнаас нь гарсан аваа болгон хүмүүсийг голж идэг тийм гомдоод хүн байж болно. Угаасаа тэр хүний хувьд тэр нөгөө таны гомдоосон хүн нь илүү өрөвдөлтөй байр суурьнд байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр тэр хүнийг ингэж хэлэх юм бол чи хүнийг гомдоогоод байд юм а гэж хэлж хүнийг ч хүн таараагүй. 1. Хоёрдугаарт тэр хүн угаасаа
тийм орчинд өссөн бол тэр мэдээллийг л одоо тэр мэдээлэлээр л боловсрч гарч ирнэ шүү дээ. Тэрнээс шал танихгүй мэдээлэлээр хизээч хөгжих ямар ч боломж байхгүй учраас ямар хэцүү орчинд өсөж амьдрсан болоод ингэсэн юм бол доо гэд учир шалтгааныг тэр хүний оронд өөрийгөө тавиа бодоод үзэх юм бол та бараг тэр хүнээс илүү 7 дор авир гаргах тийм боломжтой нөхцөл зөндөө байдаг байхгүй юу. Тэгээ тэр болгонд нь ихэвчлэн хүмүүс мэдээж уучлж болшгүй хүнд алдаа хийсэн хүний гомдоосон хүмүүс байна л да. Ихэнх тохиолдолд бол гомдол хөвчлэн зарим тохиолдолд ухаарч болох үз ойлгож болох үз гомдлууд одоо хүмүүсийн нийт гомдлын бас ихэнх хувь байгаад идэв. Мэдээж энэ дунд одоо өшөөх гээд чирэггүй хүний хайртай хүнийх нь наминд хүрсэн янз бүрийн асуудлууд байна штэ. Гомдоосон, голдоо ортол маш их том хохирол учруулсан энэ төр юмнууд бол байна. Тэрийг тооцох юм бол ихэнх хүмүүсийн жирийн гомдоод идэг зүйл бол ухаарж ойлгоод нөгөө хүнийхээ оронд байр сууриа бодоод үзэх юм бол бас тодорхой хэмжээгээр цэвэрлэх боломжтой юм гомдлууд байдаг. Хөвчлэн ямар төрлийн хүн яг маш олон шалтгаанаас болж хүн гомдно штэ. Гэхдээ хамгийн одоо ямар төрлийн хүн хөвчлэн гомдомтгой байгаад байна гэхээр багаасаа ачаал авч үзээгүй. Амьдралын мөн чанартай жоохон тулаагүй байна те. Тулаагүй байна. Сул дорой хүмүүс гомдоод идэг. Зарим хүмүүс бүр эвгүй энгийн шалтгаанаар гомддог. Надтай мэндэлсэнгүү, надтай дуурсангүй, намайг тоосонгүй, миний үгийг сонссонгүй гэх мэт ийм шалтгаанууд байгаад байна. Гэтэл яг жинхэнэ гомдол ийм одоо энгийн юм дээр гомдол тэгээд зүрхээ гэмтгээд явж байгаа хүмүүс байна. Ийм энгийн зүйл дээр ходоодныхоо галыг унгаагаад явж байгаа зүйл байна. Ходоодны гал гэдэг бол яг маш олон сэтгэлийн сөрөг ирчмэр ходоодны гал унана л да. Нэг нь бол гомдол байхгүй юу? Гомдол гэдэг бол ходоодыг хөргөчтэй хөргөдөг хүүтэн болгодог. Тэгээ хүүтэн болгодог зүйл дээр бол ходоод ч өөрөө галтай байж нөгөө уурга задлаа шүү дээ. Тэгэхээр хүүтэн болчвол уурга задал дийлдэггүй. Уурга тэгээд цааш нь ингээд өстө бүхлээр нь явуулж байгаа залгиж байгаагаас аргагүй болгоод цаашаа явуулж байгаа байхгүй. Тэгэхээр нарийн гидс бол тэрийг тийм том томор орж ирж байгаа задраагүй уургийг бол задалд үнэхээр дийлэхгүй. Ингээд цус руугаа тэр том уурга алдах боломжтой болчихж байгаа. Энэ бол эргээд тэр чигээрээ харшил шүү дээ тий. Цусны урсгалд ороод цусыг бохирдуулж байгаа. Задраад ороод ирэх ёстой юмнууд том томоор балкаар орж ирж байна. Энэ бол маш их том бодис солилцооны том алдаа байхгүй. За тэгээ дээрэс нь ялангуяа ачаал авч үзээгүй одоо ийм өсвөр наснд байгаа хүүхдүүдийг уул нь хөдөлмөр хүнийг хүн болгодог маш олон зүйл сургадаг. Амьдлаг байдлаас нь ялгахад тусалдаг бол нэм чухал зүйл юм аа. Гэтэ нөгөө хүмүүс сүүлийн үед өөртөө амсуулсан зовлон хүүхдэд амсуулахгүй гэсэндээ хүүхдийг янз бүрийн хэлийнхээ болцсон, арилгаад гамдсан. Тэгээд нөгөө хүүхд нь эргээд толгоон дээр гарч байна. Хүүхэд ямар ч хөдөлгөөн хийхгүй байна. Зүгээр л асар их уцаар бухимдалтай болж байна. Мэдээж хүүхдэд өөр давуу тал байгаа л да. Гэхдээ нэг ийм энгийн зүйл дээр алдснаас болоод жижиг зүйл дээр гомддог, жижиг зүйл дээр маш их том алдаа гаргадаг ийм тохиолдол байна. Тэгэхээр хүүхдийн сэтгэл зүйг бас зөв авч явах, зөв залах юмнууд бас маш их зүйл хэрэгтэй байна. За тэгэхээр гомдол бол гүнзгийрээд ороод ирэхээр зүрхний хавхлыг гэмтээдэг. Зүрхний хүрдийг гацааж байна. Одоо хааж ин гэсэн. Хавхлын гэмтэл гэдэг бол ингээд саачж байгаа. Буцаагаад ингээд хаах ёстой шүү дээ. Ингээд амьсгал аваад гарахад ингээд хаагаа шахаж явах ёстой. Гэтэл энэ үйлчлэл алдагдчихж байгаа байхгүй. Хэвчлэн хим малтах гэдэг энэ процесс бол зүрхэн хүрдний хаалтан дээр орж ирдэг. Ийм учиртай. Тэгэхээр нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Махан бие бол мэдээж бид нар хоолыг нөх хэрэгтэй, амрах хэрэгтэй, амьсгалуулах хэрэгтэй, хөдөлгөөн хийх хэрэгтэй. Гэхдээ зөвхөн махан бие ингээд яваад болдог бол болж байна. Гэтэл хүрднээс шалтгаалсан буюу сэтгэл зүгээс тань шалтгаалсан юм гэмтлүүд байна. Энийг бол давхар заавал анхаарах хэрэгтэй. Хүрдийг бол заавал онцлуулах ёстой. Онцлуулж иж ямар гэмтэл байгаа. Энэ гэмтэл нь юунаас үүссэн бэ гэдгийг олох нь чухал. За ялангуяа тархины хүнд гэмтэл авцсан. Эсвэл тархины судасны нарийсалтай, тархины судасны хатууралтай, тархин дээр нь цөлхөн үүссэн ийм хүмүүсийн хувьд одоо юмыг жоохон тогтоож чадахгүй, тогтоолтон дээр асуудал үүсдэг, ухаж ойлгох дээр асуудал үүсдэг. Ялангуяа алкогол болоод энэ донтолтын бодисуудыг өвчин намдаах юмуудыг гэдэг юм уу хүчтэй удаан хугацаагаар хэрэглэж байгаа хүмүүсийн хувьд бол тархины үйл ажиллагаа саарчдаг штэ, саардаг. Дээрэс нь бүдүүн гүс нэг бохор нэлээд олон жил явцсан хүмүүсийн хувьд тарих болыг тэрнтэй адилхан болчдөг. Тэгээ ийм мэт ингээд нөлөөнүүд байдаг учраас эргээд ямиг тайлбарласан ч гэсэн тийм сайн ойлгож авахгүй байх. Дахин хэлэх нөхцлүүд бас үүсдэг юм. За тэгэхээр энэ тохиолдолоос бусдад нь бол хүн ямар нэгэн байдлаар за хүрд чинь энэс болж гэмтсэн юм байна гэд хэлэхэд бол ойлгоно. Нэгэн тал тархин тогтооё гэж тогтоож чадахгүй байгаа хүмүүс их хэцүү шүү дээ. Ялангуяа Альцгеймер зөнөгрөл энэ ороод ирсэн хүмүүс бол гэхдээ энэ бол бас давхар шалтгаантай. Наран сүлжээ хүрднээс болж гэмтсэн. Наран сүлжээ хүрднээс болоод тэр хүрд ингээд үе гацаад та стресстэй бухимдах тоолонд чинь нөгөө хүрд ингээд гацаад хаагдсараад сүулдэ тэр хавийн бүдүүн гидсэнд байгаа нарийн гидсэнд байгаа хавхалгуудын хүрдүүд гэмтсэн.
саажаад тэнд байгаа тэр хүрд чинь бактериудтай бас тижэл өгж байгаа. Тэгэхээр бактериудад тижэл өгөх болсноосоо болоод тэр гидсний өөрийнх нь орон зай ханаа маш их бохирдсон. Тэгэх юм бол тарих яг дагна. Гидс ямар нэгэн тарихт юм л байдаг. Тэгэхээр наран сүлжээ эргээд энэ мэлмийн хүрдний хэвийн байдал, орой хүрдний хэвийн байдал гэдвэл хаа байгаа тэр доор байгаа наран сүлжээ хүрдтэй чинь ингэж холбогддог юм аа. Ингэж холбогддог. Тэгэхээр хүрд гэдэг бол хүн ер нь бол нэг удаа заавал онцлуулах ёстой юм. Онцлуулаад за би ер нь бол ийм юм хүрдэн дээр бас түлхүү хүрдээ гацаагаад байд юм байна шүү. Хүрдээ хаагаад байд юм байна шүү. За энэ дээрээ би ер нь цааш анхаарал явъя. Тухайн эрхтний гэмтлүүд арилжих тохиолдол байна. Ходоодны гал сэргэх тохиолдол байна. Одоо жишээл ходоодны хүрдийг цэвэрлэлээ те. Зүрхэн хүрдийг цэвэрлээ тэнд байгаа айц төгшүүрийг ингээд цэвэрлээд ингээд авчихад тэнд одоо зүрхний үйл ажиллагаа нөгөө хэм алдаад байсан багасдаг тохиолдол байна. Эрүүл мэндэд ийм нөлөө гарч болж байгаа нь хүнд хоол хүнс амралтаас гадна хүрдэн дээр ямар байгаа, хүрдний хэвийн ажиллагаа ямар байх нь нөлөөлдөг юм байна гэдгийг баталгаа байхгүй юу? Тэгэхээр эрчмийн орон зайтай бид нар чинь нарийн биетэй учраас энэ хүрд нь махан биедэр бус оголчийн дагуу байрлаж байгаа. Бусад бүх эд эрхтэнд байгаа. За тэгэхээр суурь шалтгаануудыг хэллээ те. Сэтгэлийн суурь эрчим байдаг. Тэгэд энэний хамгийн гол нь хүмүүс бол ингэдэг ялангуяа удаан жил болсон. Эсвэл хүүхэд насндаа авсан, эсвэл ихийн хөвлөд байхдаа авсан энэ гэмтлүүдийг мартцсан байдаг. Өөрөө ч нөгөөдхөө олж чадгааргүй мартсан. Эсвэл тэрхийн нэлэх балчир наснд бол бүр мартчих штэ. Бүр мэдэхгүй юунаас болоод ингэж байгаа юм болоо. Зарим хүний хувьд бол өөрийнх нь онцлогоос хамаарат наран сүлжээ хүртэн маш амархан гацдаг болсон байдаг. Цэвэрлээд гацлаа. Амархан одоо эсвэл докторгүй болоо шууд гацаачдаг. Бид нар ч бол нэг талдаа ийм хүчтэй хүмүүс байхгүй юу? Гацаач чадна, гацаас гаргаж чадна. Тэгэхээр өөрөө бол бүгдийг хийх хэрэгтэй, ийм техник суралцах хэрэгтэй. Манад ийм болон техникүүдийг заадаг хичээлүүд байдаг. За тэгэнгүүт одоо энэ хүрд бол за багш нь ийм жишээ ярьчих. Одоо жишээл харуулах гэдэг процесс энэ харуултын процесс. Тархин дээр байдаг оройн хүрд ингээ мэлмийн хүрд үндсэн хоёр хүрд байгаа. Энийний чинь цаана нөгөө баруун тарих, зүүн тарих, өнчин тарих, проксопулчирхаа, гипоталамус, эвэрлэг бие одоо ингээл тархины хилэрээний төв, хөдөлгөөний төв, харааны төв гэдэг эдгээр чинь бүгдээрээ хүрдтэй. Бүгдээрээ хүрдтэй гэдэг чинь бүгдээрээ өөрөөр эрчим ашигладаг, бүгдээрээ өөрөөр хүрдтэй ажилладаг гэсэн үг байхгүй юу? За тэгэнгүүт харуултын процесс боллоо. Харвна гэдэг бол арга талаараа юу юм гэхлээр тэнд судас хагарч байна. Судас хагарч байна. Тэр судас хагарах шалтгаан цөлхөн байсан байж болно, судасны нарийсл байсан байж болно, шохоожил байсан байж болно, чангарал байсан байж болно. Ямар ч гэсэн ачаалаад авахгүй хагарч байна л гэсэн үг. Ихэвчлэн энэ хагарал дээр бол судасны уян чанар гэдэг юм. Судас чинь ингээ хөдлөөд агшаад сулраа байж ах хэвээр шүү дээ. Энэ чанар алдагдсан байдаг. Тэгээ яг энэ дээр нэгэн тэрснээ багш нэг маш чухал юм хэлээдгий. Энэ хаа байсан тархинд байгаа судасны хөдөлгөөн таны хөл гарын хөдөлгөөнөөс хамаардаг. Хөл гар чинь их сайн хөдөлж явах хэрэгтэй. Тэгэх юм бол тархины судас ялгаагүй сайн байна. Хөдөлдөггүй учраас энэ судас нь хүртэл ингээд гүний төвшөндөө тархины нарийн судас, захын мэдрэлийн судсууд хүртэл ингээд саачсан юм шиг болцсон байдаг. Амархан тэлж чаддаггүй, амархан агшиж чадахгүй бас юм болцсон байдгийн шүү. Анхаараарай. Хүн чинь нэгэн биетэй шүү дээ. Эрүүл мэндийг сайн анхаарч иж наслах ёстой тоогоо ятайхан наслаа цаашаа явна. За тэгэхээр энэ дээр тархин дээр байна. За манайхаа шеэрлээрэй. Тархин дээр энэ судсан дээр янз бүрийн хог хоригдлол бий болно. Угаасаа замбраа, буруу хоолно, ундаж өгөхгүй. Энэ болгон чинь хүрдийг гацаах нөхцөл болдог. Ингээд гацаад ирэнгүүтээ нэг жоохон бухимдаж өглөө, нэг жоохон стрессдэж өглөө. Тэр үед нарийсаал тасархад бэлэн болчихж байгаа байхгүй юу? Ингээд тасарч хаагардаг. Тэгэд ингэж хаагарж байгаа тэр бол ихэвчлэн тэнд чинь хүрд гэж нэг юм байгаа шүү дээ. Хүрд гэдэг бол яг тухайн эргэтэн дээр очиод маагдсан юм биш шүү дээ тамины. Тэр орон зайд оршиж байгаа тэр хамаг юмыг хуваарлаад байж байгаа тийм оршихуй тийм систем байхгүй юу? Тэгэнгүүт зарим хүн бол харвчаад буцаа сэргэдэг. Зарим хүн сэргэдэггүй. Яг саачсан хэмээрээ үлдчихдэг. Энэ ямар учиртай ингэдэг гэхээр буцаа сэргэж байгаа хүмүүсийн хувьд нь тэр хавийн судас нь хагарсан ч гэсэн хараа хүрд нь хэвийн эргэж байгаа. Гатсан ч гэсэн ямар нэгэн байдлаар ажиллаад байгаа. Тэр тохиолдолд буцаас сэргэж болдог. Тэр хүрд гэдэг бол түрүүн бид нар үздсэн шүү дээ. Хоолноос гадна, хоол, амьсгал, нойрноос гадна энэ орчлон ертөнцөөс эрчим хүлээж авдаг гэд нарийн орон зайдаас эрчмийг хүлээж авдаг, шимийг хүлээж авдаг, тэжээлийг хүлээж авдаг гэд. Тэгэхээр тэр тэжээлийг хүлээж авч байгаа хүрдэнд ажиллаж байгаа учраас тэр хэсгээ тэтгээд л ижин гэсэн үг. Гэтэл тэр хараалтан дээр зарим тохиолдолд зарим чухал хүрдүүд эвдэрч бутарч алга болдог. Яг хүрдний тэр гол орон зай дээр гэмтэл явдаг байх нь шүү дээ. Тэгхийн бол тэр хүрдийг буцаад угсрах боломжгүй учраас тэрэн дээр тэр хүрдний хийх ажлыг өөр хин ч хийж өгөхгүй.
Тэгэхээр тэр хариуцсан хэсэг нь цаажилтанд ордог учраас тухайн хүн цаачцсан хэвээр үлдээд байгаа. Тэгэд хүрт гэдэг бол нүдэнд харагдаж гарт үзэгдэж баригдахгүй зүйл хэрнээ. Ийм чухал үргийг үүсдэг юм аа. Тийм болохоор одоо сайхан анхаарал халамж тавиад асарсан хүмүүс чинь буцаас эргээд хэвийн болчоод байна. Тэр чинь тодорхой хэмжээгээр гаццсан байна. Азтаа л байна гэсэн үг. Тэгээ буцаас сэргэж байна. Одоо арчилгаа аваад сэргэж байна те. Гэтэл яг тэр хүрд нь одоо хагараад гимтээд бутраад байхгүй болцсон. Тэр орон зайд хүрдний яг үндсэн ажиллаж байгаа орон зайд гимтэл гарцсан байх юм бол тэнд одоо аз дутаад тэнд хагарал үүссэн байх юм бол одоо тэр дахиж тэр хүрд бол тэнд дахиж шинээр бий болох боломжгүй гэж үздэг. За тийм учраас тэр хүн яг саачсан хэвээр үлдээд байгаа. За багш ингээд хэлээдгээ. Хүрдэн дээр бол байна сэтгэл санааны харуултаа шүү дээ. Маш их зүйл гэмтэл учруулдаг. Маш их зүйлүүд. Таны санаанд оромгүй зан таны хүрдийг гацаацсан явьждаг. Таны санаанд оромгүй үйлдэлүүд таны хүрдийг хаацсан явьждаг. За тэгэнгүүт нэг юм байдیں۔ Жишээлбэл нэлх багасаа ахуулаад хүн одоо хэцүү орчинд өссөн байж болно. Дандаа хэцүү хүмүүстэй байсан байж болно. Тэгэхэд энэ өөрийгөө хамгаалах зорилгоор зарим одоо эмэгтэйчүүд ялангуяа өөрийгөө айгүй хатсуулгацсан байдаг шүү дээ. Би одоо энийг тисч гарах хэрэгтэй, давж гарах хэрэгтэй гэх тийм хатуу зориг удирдах эмэгтэйчүүд байна. Хэцүү зүйлийг даваад үтцсэн, амьдралаа туулаад үтцсэн. За ийм хүмүүсийн хувьд бол ингээд цаанаасаа өөрийнхөө хүртийг бас юм хаадаг, юм үүсдгийн шүү. Одоо хүчтэй байх хэрэгтэй учраас сул дураа байж болохгүй учраас би чадна одоо би зүтгэн гэд хүчээр одоо ингээд өөрийнхөө хүртийг хурд ахуулдаг ийм тохиолдлууд байна. Яг энэ бол удаандаа бас нөгөө хүндийг хортой жишээлбэл зүрхэндээ тэгж хачаал авах юм бол зүрх их жоохон хатурах гад байдаг. Наран сүлжээ хүрдэн дээр ингээд ажил төрлийг амжуулъя гэж хэтэрхийх зүтгэл ах юм бол наран сүлжээ хүрд ингээд хүрдэн өөр ингээд чангараал ингээд айгу ингээд байдгаараа ингээд хатурцсан эргэж идэг жишээлбэл ийм нөлөөллүүд бас байна. Хүний сэтгэн бод үйл ажиллагаатай холбоотой үүсэж штеп. За хүрд гэдэг бол эргээд сэтгэл хөдлөлөөс гадна байна. Таны амнаас гарч байгаа муу үг аваагаар гэмтдэг. Толгойдоо бодож байгаа сөрөг бодлоодаас гэмтдэг. Тухайн хүрд гэмтдэг өөрөө. Тэгэхээр ямар төрлийн бодол бодож байгаа гэдэг нь ямар төрлийн хүрд одоо гэмтэх вэ гэдэгтэй шууд холбоотой. Ямар төрлийн одоо муу мухай үг хэлэх вэ гэдэг нь ямар төрлийн хүрд танд бас тэр муу мухай үгээр хордох вэ, бохирдох вэ гэдэгтэй шууд холбоотой. Амнаас гарч байгаа үг та хичнээн сөрөг үг одоо үг аваатай сөрөг эрчимтэй үгийг өөр хүнд хэлжээ гэж бодъё. Өөр хүнд хэлж илаа. Гэтэл тэр хүнд хэлхээс гадна таны биеийн эд эсвээ сонсож байгаа штэ. Та 50 их 80 эсээс бүрдэж байгаа өөрөө. Тэгээд сонсож байгаа учраас энэ дэр яг үнэндээ та бусдад зориулж хэлж байгаа биш. Хамгийн түрүүнд таны биеийн эд эсвээ сонсдог гэсэн үг байхгүй юу? Таны хүрдүүд сонсдог гэсэн үг. Тэгэхээр хэн илүү хохирж байгааг энэ дэр өөрөө дүгнэлт хийх ёстой. Дээрэс нь хоолоор болж хүрдээ гацаадаг хаадаг тохиолдол зөндөө байна. Зүгээр биендээ тохиромжгүй цагт тохиромжгүй хоолыг идсэн. Эсвэл бол зохисгүй хүнсийг хэргэлцэн, хольж болохгүй хүнсийг хооронд нь хэргэлцэн. Одоо шил арх мах хоёрыг зэрэг хэрглэхээр нойр булчирхаа хүрд шууд хаагддаг, хүрд нь хаагддаг өөрөө. За яг хүүтэн хүмүүс эсвэл одоо маш их халуун өдөр, эсвэл өдрийн яг эд нар халуун байгаа энэ цагт хүүтэн хүнс, хүүтэн ундаа, эсвэл одоо хүүтэн зармаг байх юм бол шууд ходоодны хүрд гацаж эхэлдэг. Ийм нөлөөлөл байна. Тэгэхээр хоол хүнсийг бол зохицуулж хэрэглэхгүй зүгээр байж байгаа одоо хоол хүнсээсээ бас ингээд хүрдчин гацчих юм бол наран сүлжээ хүрд гэдэг бол цаана юу хариуцсан гэхээр таны эд байдлыг хариуцж байгаа. Ажил төрлийг хариуцж байгаа. Хинтээ ямар одоо харилцаатай байх юм бэ? Сайн найз нөхөд надад таарах юм уугүй юу гэдэг наран сүлжээ хүрд хоолойны хүрд зүрхэн урд гурав нийлж шийддэг. Гэтэл хүссэн үсээгүй та энэ хүрднүүд гацалттай байх юм бол цаанаасаа нэг тийм тантай санал бодол нэг хөвчлэн зөрдөг, таныг доош нь хийдэг, таныг буруутгадаг, болохгүй юм бол тань руу чигчдэг. Иймэрхүү найз нөхдөдөө уучлах гэдэг надаа. Цаанаасаа ижлээ татдаг хуулиар л явна хорвоо ертөнц өөрөө. За тэгэхээр ширэлсэн бүх хүмүүс баярлалаа. Тэгэхээр энэ хүрдний чинь цаана яг үнэндээ алсын хараатаа сэтгэж чадах юм уу? Одоо зарим хүмүүс ингэж юмыг зориод хийгээд байна да. Болон бүтэн хийгээд үнэхээр болон бүтээд байна. Энэ бол нэг дээд хүрднүүд ингээ бүгд нээлттэй байгаа гэх гэсэн үг. За тэгэнгүүт орой үчээр их явдаг хүмүүс. Орой үчээр явдаг. Эсвэл энэ мэлмигээр харахгүй элдв янзын одоо аим шин кино үздэг те муу муухай үздэг. Тэрнээсээ цочдог. Одоо ийм хүмүүс байх юм бол жишээл хүрд хаагдана, мэлмийн өрөөрөө хаагдана. Ялангуяа энэ сүүлийн хүүхдүүдэнд аим шин кино үзсээр хагаад эсвэл шүнжин амрах ёстой цаг дээр нүдийг улайтал утас үзэж янз бүрийн ухсаар хагаад хүрдээ гинтэж ороод ирж байгаа хүмүүс их байна.
За энэ тохиолдолд болохоор мэлмийн үрд ингээд хаагдаад юм уу гацаад удаан хугацаанд оройн цагаар юм хараадахаар эн чинь гацсан шүү дээ. Энд чинь хараа гэж хариуцж байгаа. Хэл ярианы төвийг чи хариуцж байгаа. Хөдөлгөөний чи хариуцж байгаа. Бүх тархинд байгаа үйлдэлүүдийг хариуцж байна. Тэгтэл унтахаа үзэхгүй байх юм бол энэ нүдийг чилээгээд бас ингээд амраахгүй байх юм бол эн чинь ядарна. За ингээд ядраад ирэхээр яагаад ингэлээрээ ирээдүйн одоо 7 хоногийн дараахыг битгий 1 сарын дараа, 1 жилийн дараа, 5 жилийн дараахыг төлөвлөх дургу болчихдог. Дургу болдог. Хүрдэн дээр ийм гэмтүүд гарч ирдэг. Тэгээ нөгөө ирээдүгөө хүн чинь 1 жил, 2 жилээр сайн сайхныг бодоод тэдэн жилийн дараа би нэг тийм юмтай болъё, эдэн жилийн дараа нэг ийм бүтээ, тэдэн жилийн дараа нэг тийм ур чадвартай болоод тийм сайхан компани дэвшээ. Хүний өөрийн хүсэл сонирхол гэж нэг байгаа штэ мөрөөдөл энэ хаалттай болж эхэлдэг. Тухайн одоо хийж байгаа ажил нь ч гэсэн айгу утгагүйс нэдэж эхэлдэг. Утгагүй ажил хийж байгаа юм шиг бодогдож эхэлдэг. Сэтгэл санаагаар ундаг ийм нөхцөл байдал үүсдэг. Тийм учраас хүрдийг тоохгүй байж юусоо болдоггүй. Бусдаар бол харагдахгүй гэдэг шалтгаанаар нь тоохгүй орхиж болж штэ тий. Гэтэл яг үнэндээ сэтгэл санаан дээр чинь оюун бодол дээр чинь докторгүй болоод хэлдэг. Орой урд мэлмийн урд хоёр хамтдаа хаагдаад байвал зүд зүүн эвгүүцдэг. Хүн чинь бас нэг мэдээлэл татаж аавна гэж нэг юм байна штэ. Зөнгөөрөө мэдээд байгаа. За би нэг иймэрхүү юм хийндэ. Иймэрхүү юм болвол бүтэндэ. Иймэрхүү хүмүүстэй нөхөрлөе доо гэд өөрийнхөө амьдралыг бүтээж байгаа штэ. Гэтэл эргээд энэ дээд хурдууд хаагдсан байх юм бол энэ зөмгөө болчдөг. Таарсан хүмүүс нэг асуудалтай байгаад байдаг. Тэгэхээр та өөртөө дүгнэлт хийх нь штэ. Яагаад ингэв? Яагаад яг иймэрхүү зүйл тохиолдоод байна? Өөрийгөө хүн анзаарах хэрэгтэй. Энэ тохиолдолд хүрдээ онцлуулах хэрэгтэй. Онцлуулаад ямар гэмтэл байна вэ? Юунаас үүсэж вэ? Ингээл хүн онцлуулаад ингээд сэтгэлээсний хадараа анзаардаг хаа. Би энэ дээр алдаа гаргацсан юм байна. Ингээд эцсийн дүндээ бол өөрийнхөө явандаа та би чинь ийм байж хахад тасуулаад ийм болсон. Тэгэхээр одоо дахиад тиймэрхүү юм руу шилжиж чинь за төстэй шалтгаан байна шүү. Олоод нөгөөдхөндөө яах нь төвлөрөөд бясалгаа дасгал хийгээд хоол ундаа зүг болгоод сэтгэл санаагаа тогтун болгоод даваад гарах ёстой. За ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд бол мэлмийн үрдний хаалтны цаана дотоод шүүртлийн өнчин дарих байгаа. Гипоталамус байгаа. Борцоо булчирхай байгаа. Маш их олон шүүрэл болоод дотоод гормонуудыг зохицуулдаг. Тийм учраас энэ хүрдний гацалт гэмтэлэн дээр доошоогоо өнчин дарих бамбаа булчирхайтайгаа холбоотой. За тэгээд ондгүйч гэдэг доош үрчхүү үрдний булчирхаануудтай, бөөрөндөө булчирхай, бэлгийн булчирхайтай холбоотой булчирхаанууд хямардаг. Хүрдний гацаа бол бас маш их сэтгэл санааны тайван бус байдлыг үүсгээд эргээд нөгөө сэтгэл санааны тайван бус байдал нь хүрдэж гацсан үрдэн буцаагаад дахиад сэтгэл санааны тайван бус байдал нь улам нэмдэг. Ийм бие бинийгээ тэтгэдэг ийм нэг тойрог руу орчдөг юм аа. Тэгэхээр энэ дээр бол ядаж ийм эрчимдэр таныг тэтгэж явах ёстой, таныг тижээж явах ёстой шүү дээ хүрднүүд чинь. Гэтэл тижээх нь битгийл хаалттай болоод ирэхээр бие биенийхээ үйл ажиллагаанд цаад идэг тохиолдол бас үүснэ. За ийм зүйл байдаг учраас нэг заашгүй анхаарах ёстой юм. Тэгэхээр үндэс хүрдэн дээр гэдэг бол үндэс хүрдэн дээр, өрчхүү хүрдэн дээр хүрд хэвийн ажиллаж та наслах ёстой, насаа наслана. Гэтэл энэ хүрднүүдийн үйл ажиллагаа алдагдаад ирэх юм бол насанд цөв суун гэж ярьдаг тийм. Цөв суун угаасаа анзаарах юм бол амьсгал нь шууд дээшлээд нөгөө тэгээд хэвийн сайхан амьсгалах ёстой байсан амьсгал байна. Хурдан түргэн болж эхэлдэг. Энэ бол юу гэсэн үг юм? Та хэдэн мянган амьсгалын тоотой ирсэн. Тэгээд дуусах чинь л гэсэн үг шүү дээ. Ингээд цөв ордог байхгүй юу? Таны амьсгал хүртэл ингэж нөлөөлдөг. Тэгэхээр хурднуудыг харагдахгүй гэдэг шалтгаанаар нь хоош тавьж ерөөсө болдоггүй. Махан биенийг удирдах байгаа зүйл шүү дээ. Махан биенд эрчим өгж байгаа зүйл. За нэг маш чухал юм хэлээ. Хурдны дараагийн нэг чухал үүрэг юу юм гэхлээрэ бие цэвэрлэдэг. Энэ хүрдний чинь цаана эргэтнүүд байгаа гэд хэлсэн шүү дээ. Хэдүүлээ мэдж байгаа те. Энэ эргэтнүүдээс ирж байгаа сүрэг эрчмүүд гэж нэг юм байна. Эргэтэн ч өөрөө яг л хүн гэсэн үг, жижигхэн хүн. Зүрх гэх юм бол ингээл ажиллана, чараас ядарна. Тэгэнгүүтээ зүрхийг хүмүүс яах нь зүгээр л бодис солилцоон дээр амьсгал цусыг түгээхэд оруулж байгаа юм уу гэвэл үгүй шүү дээ. Нөгөөдгийг гинт аюул төгшүүр, гомдол, стрессээр дүүрэх чинь нөгөө хүмүүс чинь. Эсвэл яах вэ? Тэгээ тэрийг ч амжуулъя, энийг ч амжуулъя, тэр ч бүтэхгүй байна, энэ ч бүтэхгүй ингээл янз бүрийн баахан нэмэлт цэвэрлэх ачаалал өгчин бухимдсаар агаад. Тэгэд энэ болгон дээр зүрх бол зүрхний хүрдэрийг ингэ цэвэрлж явах ёстой. Тийм болохоор гацаагүй хаалтгүй хэвийн ажиллаж явах ёстой. Энэ тохиолдолд таны цэвэрлэгээ хэвийн явна. Хичээлийн тайлбар ихэнд хэлсэнчлэн одоо энэ хүрднүүд хаалттай байгаад тохиолдолд тухайн хүрдэн дээр хадгалагдаж байгаа тэр хүрдний цаана байгаа махан биеийн эдэрхтэнд хадгалагдаж байгаа сүрэг эрчмүүд гэж байгаа. Таны өөрийн үйлдвэрлэсэн эрчим шүү тамнэ. Тэгэхээр баргийн гаднаас бараг л бол үгүй. За яг үйл өөрийн холбоотой эрчмүүд байна. Гэтэ хэвчлэн өөрийнхөө одоо ур чадвараар өөртөө үйлдвэрлэж гисэн сүрэг эрчмүүд байгаа байхгүй. Ер нь сэтгэлийг бол маш их тогшруулаад хайцсан байдаг. Ерөөсөө
хүүхдийг сахилга баттай болгоно, хүмүүсийг сахилга баттай болгоно гэж хүмүүс гүдэг хэрнээ өөрийнхөө сэтгэлийг хамгийн догшин авч явдаг. За тэгээд үүнтэй холбоотой энэ сэтгэлийн сүрэг эрчмүүд хоригдлуулна. Тэрийг бол хүр дээр дамжуулж цэвэрлэх ёстой гэдэр үзсэн. Гэтэл хаалттай байх юм бол цэвэрлэгийг бас явж чадахгүй. Энэ нь яах нь вэ? Нөгөө нэгэнт хүрд цэвэрлж өгөх ёстой. Гэтэл нөгөө хүрд нь өөрөө хаалттай байна. Яагаад хаагдсан? Гомдлоос болж хаагдсан, зүрхлээс болж хаагдсан. Өөрөө гомдсон шүү дээ хүн чинь. Гомдохооргүй юм дахин гомдсороод гомдлыг хүч оруулсан. Харамсахгүй юмд харамссаар хагаад жижиг юмд хайж болох юм дээр харамсаад ингээд тавьж чадахгүй зуураад харамссаар хагаад нөгөө хүрдийг имтээцсэн, гацаацсан, хаагдсан. Тэгэхээр эргээд нөгөө хүрд нь тухайн эд эрхтэнд нөгөө сэтгэлийн сүрэг эрчмийн гомдлын харамслын цэвэрлж чадахгүй юм чинь тухайн орон зайд нөгөө эрчмүүд шингэж эхэлдэг. Нөгөө зүрхэн дотор хорсол шингэж эхэлдэг. Нөгөө бамбаа булчирхад хорсол шингэж эхэлдэг. Нөгөө зүрхний хавхал руу шингэж эхэлдэг. Нөгөө гомдол гэдэг нь ходоод руу өрц рүү шингэж эхэлдэг гэх мэт. Тэгэхээр мөнхийн тэр орон зай сэтгэлийнхаа эрчмийг алдчихж байгаа байхгүй тэр эрхтнүүд рүү алдаж байна. Одоо эрхтнүүд өвдөж эхлэхэд бэлэн болчих гэсэн үг. Ингэж л эрхтэн угаасаа өвчний суурь ингэж үүсдэг. Ингэж одоо хүн докторгүй байдлынхаа одоо суурийг ингэж бас бий болгоод юм аа. Тэгэхээр замбраагүй хоол бас энэ дээр нөлөөлөн тамина. Замбраагүй хоол нөлөөлнө. Орой үеийн цагаар энэ ходоод жишээлбэл өөрийн ажиллах цагтай. Цөс нойр булчирхаа өөрийн ферментэ шүүрлэн ял оруулах цагтай. Зүрх гэвэл одоо жишээлбэл та орой унтлаа. Унцаас хавлал ходоод амарна, элэг цөс амарна, ходоод амарна, бөөр амарна, тарих амарна гэд бүгдээрээ эрхтнүүд чинь өөр өөрийн амрах дараалалтай шүү дээ. Хичнээн 24 цаг биенд одоо завсаргүй ажиллаж байгаа ч гэсэн ээлжлээд ингээд за одоо жоохон үйл ажиллагаагаа солиулах. Тэр хооронд чинь бие хүчтэй ажиллаж гих мэт эрхтнүүдийн хооронд юм тохироо байна. Хүрдний тохироо байна. Гэтэл цагт нь унтуулж өгөөг бол бусад бүх эрхтнүүд хоошилж амарна. Та 8 цаг 10 цаг унтсан ч гэсэн амрахгүй байгаагийн шалтгаан хүрд ирүүсэн амрааг байдаг, хүрд цэвэрлэгдэж амжаагүй байдаг, хүрд гацаа хിവэрэ байдаг. Ийм мэт нөхцлүүд байд юм. Тэгэхээр хүрдний гэмтүүд бол ихэвчлэн махан биед шууд өвчин үүсгэх гэдэг хаалтууд удаан хугацаагаар хаагдах. Эсвэл хүрдний гацалтууд хаалтууд махан биен дээр өвчин үүсгэхээс гадна таны энэ санхүү ажил төрөл бусдад харилцаа энэ их олон зүйл дээр эрчмийн хувьд нөлөө үзүүлдэг учраас хүрдийг хэвийн авч явснаар эдгээрээсээ салж болж байгаа. Салж болж байгаа учраас бид нар заавал онцлог цэвэрлүүлэх ёстой гэдэг. Тэгэхээр онцлог цэвэрлүүлнэ. За багш нэг асуултыг хараадах юм. Асуулт асуусан хүмүүс байна уу? Одоохон. Уул нь багш нь өндөр юу ярих ёстой байсан бэ гэхээр яг хүрдний үндсэн юм ярьсаар хамаг цаг авчлаа. Уул нь бол байна. Энэ тархин дотор хүний тарих байна уу? Хүний тарих махан биеийн бүх хүрднүүдтэй холбоотой байхгүй юу? Ягаад тэр тарих чинь бүх эрхтний удирдах шүү дээ. Энийний талаар тутаа ярих байсан юм. Хэдүүлээ дараагийн хичээлээр ярив. Тэгэхээр маргааш юм нөгөөдөр ярина гэсэн үг. Хугацаагаа хуваараа харж агаад. За одоохон төр яж байгаа. Багшны асуулт хараадах. Асуулт асуусан юм байна уу? Дугаар байна уу гэн. За энийг бол 99 80 74 82 гэдэг дугаараас онцлогооныхоо цагийг аваад хүрээлж 99 80 74 82. За дуу сайн байна гэж. За асуулт байхгүй байна те. Асуулт байхгүй учраас багш нь ойлгомжгүй. Онцлогооны үн хэд вэ? Хүрдний онцлогоо 108 мянгаар явдаг. Онлайнаар хүрдний онцлогоо хийн. Онлайнаар хийн. Тийм бол бас 99 80 74 82 гэдэг дугаар руу яриад бас цагаа бичүүлээд авчна. Хүрднийхээ гихвчлэн бид нэр сүнстэй цуг хийдэг. Яагаад тэгэхээр хүрднээс гадна нөгөө эрчим болж ирдэг нөгөө сүнс чинь давхар нөгөө талдаа байдаг байхгүй юу? Тэгэхээр давхар оншилж яаж яг алиндаа асуудал байгаа юм бэ? Илүү түлхүү гэдэг нь гарддаг шүү. Гэвчлэн хүрд гэмтвэл сүнсгэл гэмтэж таардаг, сүнсгэл гэмтвэл хүрд гэмтэж таардаг. Аль аль нь таны нэг нь маш том баруун гар чинь нөгөөх нь зүүн гар гэсэн үг. Ер нь бол за өөр одоо яг хүрдтэй холбоотой асуулт асуугаагүй байх гэж багш нь ойлголоо шүү. За тэгэхээр энэ хүрд хэвийн ажиллаж байгаа тохиолдолд энэ хүрдийг хэвийн ажиллуулахын тулд тамины янз бүрийн төвлөрөл бясалгалуудыг маш их хийж байна. Энэ маш үр дүнтэй. Маш үр дүнтэй. Одоо бид нар энийг яг техникүүдийн зааж өгдөг хүмүүс цэвэрлсэний дараа ингэж болохгүй шүү. Энэ цэрэг барьна шүү. Ингэвэл энэ хүрд чинь гэмтэн шүү. Энэ тохиолдолд хүрд ингэж буруу иргэн шүү гэдэг бүгдийг хүн нэг үргэлжлэн зааж өгнө. Ягаад гэхээр хүн болгон дээр өөр гардаг. Өөр гардаг. Хүн болгон маш өөрөмц байхгүй юу? Тэгэхээр энэ хүрднийхаа нарист юм уу?
жижигэрсэн юм уу? Бохирдсон юм уу гэдгийг хамаарна. Одоо нэг ийм бидний жишээл нарийн сүлжээ хүрдний хамгийн энгийн юм яриа багш нь. Нарийн сүлжээ хүрдэн дээр нь хаалт ороод ирсэн хүмүүстээр мөнгө тогтдгоо. Мөнгө тогтдгоо. Одоо яг мөнгө олоод байна. Гэхдээ зүгээр л бүгдээрээ гарах ёстой болчихдог. Тухайн би өөртөө суулгаж авч чаддаг байхгүй нөгөө өөртөө хоримтлал үүсгэж жишээлбэл дийлдэггүй. Тэр нь хүрдний гацаа байгаад идэв. Тэр нь нарийн сүлжээ хүрдээ гацааж байгаа юмны цаана хөвчлэн шунлын сэтэлтэй юм байдаг л да. Тэгээд тийм юм дэр маш их дэмий эрчмээ алдаж идэг гэсэн. Тэгэхээр юун дээр бас би хамаг эрчмээ алдаад байгаа юм бэ? Эцсийн дүндээ тэр эрчим чинь бас маш их үн цэнээр олцсон байхгүй танд. Тэгээд тэрийг зөв зарцуулах асуудал яригддаг шүү хүрдэн дээр. Одоо бид нар ажил хийгээд цалин аваад мөнгөө зөв зарцуулаад хэрэглээндээ зарцуулж байгаатай адилхан. Эрчмийн хувьд ч гэсэн юм зарцуулалтын асуудал яригдана. За дээрэс нь хамгийн энгийн жишээ нарийн сүлжээ хүрдэн дээр бол ингээд гацалт хаалт үүсээд ирэх юм бол ходоодны гал бурдаг учраас ходоодны гал гэдэг бол одоо энэ цус руу орж байгаа бүх шимийг чинь ингээд задлж өгч шít. Ялангуяа уурга. Хүний махан бие бол тэр шигтэй уурга байхгүй. Тэгэхээр уурган дээр алдаа гарах юм бол хүний дархлаа ундаг. Уурган дээр алдаа гарч иж өвчин тусдаг. Уурган дээр алдаа гарч иж хаашил үүсдэг. Тэгэхээр үндсэн өвчнүүд уургын дутагдлаас үүсдэг. Уурга гэдэг бүтцийг бий болгож байгаа шүү дээ. Махан бие чинь харагдуулж байгаа. За ийм учраас нарийн сүлжээ хүрд хэвийн ажиллаж уурга нийлэгжүүлэх чадвар бас хэвийн байдаг шүү тамина махан бие дээр. Нарийн сүлжээ хүрд хэвийн бэжиж одоо элэг гэдэг зүйл чинь уургийг үүсгэж штэ альбумын глобулин гэж үндсэн тусан дотор урсч хоёр уурга байна. Энийг бол элэг өөрөө үйлдвэрлэнэ. Та яг тариагаар тарж байгаа биш л бол хоол хүнсээр энэний нэгдлүүдийг авдаг байхгүй юу? Хоол хүнсээр орж иж байгаа нэгдлүүдийг чинь ходоодоор орж ирж байгаад нөгөөдөг чинь пептидийн холбоогоор задарна. Одоо арай пептид гэж хүмүүс маш сайн мэдж байгаа. Энэ хэдийн хэсэг болцсон юм уургийн холбоосууд амин хүчлийн нэгдлүүд байхгүй пептид гэдэг нь. Уург нь арай том, пептид нь жижигхэн, амин хүчил нь бүр жижигхэн гэсэн. За тэгэхээр ходоодон дээр ихвчлэн амин хүчил болоод пептид бол задардаг аа. Нэг бол бүхэл нэг жижиг хэсгээрээ нэг бол дундаж хэсгээрээ задарх нь. Энэний дараа найр булчиргаар явж байгаа фермент хэлсэнчлээ задарж байгаа шүү дээ. Тэгээд цус руу орно нарийн гисээр. Тэгээд илэг рүү очино. Тэнд дахиад үндсэн уурга угсрагдах ёстой. Тэгэхээр энэ дээр бол нарийн сүлжээ хүрдэн хэвийн бэжж та уургийн дутагдалд орохгүй байх юм нөхцөл бүрддгийг шүү. Маш чухал. Тэгвэл хүмүүс хөвчлэн өвчин тусч байгаа бүх хүмүүс уургийн дутагдалд орсон байдаг. Тэгэхээр энэ бас эрүүл мэндэд чинь ингэж их холбоо байдгийг шүү. Тэгэхээр нарийн сүлжээ хүрд хэвийн ажиллаж байгаа тохиолдолд ямар ч үсэн идэж ууснасаа уургтай хүнс идэж байх юм бол тэндээсээ уургаа үйлдвэрлэж чадна л гэсэн үг. А гэвч бас уургатай хүнс идэхгүй байж болно шүү дээ. Одоо сүүлийн хүмүүс чинь аюух нүүрс ус иддэг болсон. Нүүрс ус гэдэг нь дандаа гурилан бүтээгдэхүүнээр хоолдог болсон. Өглөө урилан талах боовлыг өдөр урилаар боовтлахаар болгочдөг л гин заримдаа орой амжуул хоол хийн хоол их бол гурилан боовтлах идэл унддаг л гин энэ болгон чинь уургийн агуулмж их баг шүү дээ тамина. Гурилын уургийн агуулмж баг. Тэгэхээр амаараа урлахгүй жиж бас хаанаас үйлдвэрлэх гээд байгаа. Тэгэхээр оруулж өгчөд тодорхой хэмжээний шимэгдэл яваад үлдсэнгээр нь бид нар үйлдвэрлэх ёстой. Ийм процессыг болоход нарийн сүлжээ хүрд чинь ямар байгаа юм бэ? Нөгөө харагдахгүй байгаа хүрд чинь эрчмийн зохицуулга хийж байгаа учраас энд маш чухал нөлөөтэй байдаг. Хэвийн уургатай баяа ялангуяа өвдсөн хүмүүс хурдан идэрхийн тулд нарийн сүлжээ хүрдний гэмтэлгүй байх ёстой байдаг. Би хурдан тэнхрэхэд тусалдаг байхгүй. За энэ мэт нөлөөнүүд байдгийн шүү. Нөлөөнүүд байдаг. Эрүүл мэндэд ингэ шууд холбогддог. Үндэс хүрдэн дээр энэ хэвийн ажиллаж ээж ясны чүмэг хэвийн байдаг. Өрчүүр үндэс хүрд хоёр хавсарч сайн ажиллаж байгаа тохиолдолд наслах хэвээр насаа насалдаг. Ясны чүмгэнд дундардаггүй. Одоо бид нар чинь нүүдэлчин хүмүүс шүү дээ. Мал гаргаж байгаа өвөө эмээгийн аав ээжигээ мал гаргаж байгаа зөндөө үзчихсэн те. Чүмэг гэж нэг юм байна. Чүмгөө чанаад идэхээр зарим бүр бор болцсон жоох юм болцсон байдаг шүү дээ. Чүмгэнд дундарсан мал, хөвшөрсөн мал, тамиргүй мал тийм болцсон байдаг. Тэгэхээр яг үндэ бидний зарим нь хар залуугаар бас тийм болж байна. Хар залуугаараа хүрднүүдийн гимтлээс болоод хүрднүүдийн гимтэл гэдэг бол нөгөө нэг арай хийж та ажиллаж олсон мөнгөөр авсан хоол унд амарж авсан нойр одоо амьсгалсан агаараарч орж ирж байгаа эцсийн дүндээ бүгдээрээ жижиг эрчим болоод эсрүү очих гэжсэн чинь хүрд нь хаалттай. Хүрд буруу эргэлттэйгээс болоод бүх юма зүгээр сансарт цацж байгаа юм шиг болсон байдаг. Очихостой газараа нөгөө эзэн холж очдгоо. Нөгөө унтсан нойр чинь амьсгалсан агаарч очихостой газар очиж чадахгүй зүгээр агаарт одоо хар өгөр тайлбарлах юм бол хүрд буруу эргэнэ гэдэг бол агаарт эрчмийг асгаж байгаа явдал байхгүй. Тэгээ маш хайран штэ. Яаж тэрийг хоол хүнс болгохын тулд цаг нартаа ингэ зөв хооллол хичээлээ тий. Эцсийн дүндээ хүрдэн дээр ирээд гацалтууд бас бий болдгоо. Тэгэхээр яг үндэ бид нар чинь эрүүл хэвийн амьдрахын тулд хоолыг зөв бэлтгэж авахаас гадна нөгөө халуун дулааны зөв тааруулж бохирдол бослогчгүй шиг бас зөв нөгөө хоолыг бэлтгэж идэх хэрэг гарна. Хөрөгчөндөө буруу хадгалаад муудагчих юм бол бас өвчин үүснэ. Эсвэл бохирдсон хоол хүнс аваад хоол ичих юм бол бас өвчин үүснэ. За арай гэж нэг хоолыг халуун дулааны тань тэнцвүүлээ зөв болголоо гэхэд бас зөв идэж уухгүй бол яарад идэл уучвал бас өвчин болно.
Тэгээд арай хийж зөв идэж уулаа гэхэд хүрдэн дээр очиж гасалт үүссэн байх юм бол бас нөгөө шимээ авч чадахгүй. Яг үүндээ тал бүр дээр л маш их алдагдал үүсвэж ийм одоо системд угаасаа бид нар амьдраад ассан. Тэгээ нэг ив учрыг олох асуудал байдгийн. Тэгэхээр эцсийн дүндээ идж байгаа хоол хүнс за цаг авъя гэж 99 80 74 82 гэдэг утсаар авнаа. Сайн байна уу дэлгөнөө. За ийм нөхцлүүд бий болдгийн. Хэдүүлээ маш энгийн юм ярьж байна. Цаашдаа яг үнэндээ хүртэй холбоотой маш гүнзгий юмуд яригдана. Сэтгэл зүйдэр ялангуяа наран одоо өрчхөн үрдний гэмтэл шүү дээ. Өрчхөн үрдний гэмтэл дээр бол өрчхөн үрдний хаалтан дээр бол хүүхдтэй болохгүй байх. Одоо ураг бүтсэн ч гэсэн ургийн тэжээл дутуу очих. Ийм гэмтлүүд асар их байдгийн. Тэгэхээр нөгөө хүүхдийг бол харшилгүй төрүүлмээр байна. Хэвийн төрүүлмээр байна. Гэтэл ээжийн хүрдэн дээр байгаа гацалт хүрдэн дээр байгаа хаалтаас болоод ургийн цусан хангамж хөвлөд хэвийн очих. Эсвэл зарим хүмүүсийн одоо ийм болцсон шүү дээ. Нөгөө төрөх гээд ингээд арцганы булчин сайн тэлж өгч чадахгүй ингээд гаццсан. Тэгэд нэг бол хийсвэр гарна ингээ хүлээгээ сууж байгаа. Тэг өөрөө эн чин байгалийн жамаараа өөрөө тэлээд өөрөө ингээд агшаад хэвэн болж явах хэрэгтэй юм булчин штэ. Гэтэл одоо хөдөлгөөн хийдгүүтэй холбоотой маш их хүмүүсийн булчингийн саажилтууд болж байна. Хар залуугаараа хөдөлгөөн хийхгүй байна. Тэг энээсээ үүдээд маш их хүрдний гацалтуудыг зүгээр л толгой дараалан хүрдний гацалтуудтай байна. Жоо хүүхдтэр хүртэл орж ирж жоо хүүхд чинь жинхэнэ хөдлөө явж явах хэрэгтэй штэ. Гэтэл байхгүй байна. Дээрээс нь буруу хоололж байна. Наран сүлжээ хүрд мөртийг бол өстой гацт нь хоололж байна. Маш их буруу хоололж байна. Зарчлахгүй байна. Дээрээс нь шингүү уухгүй байна. Өрчхөн үрдэн дээр, зүрхэн үрдэн дээр, хоолой үрдэн дээр маш их гэмтлүүд орж ирж байна. Идэж ууж байгаа зүйлтэй маш их холбоотой тамина. Энэ зөвхөн ганцхан юмыг нөгөө ганцхан талыг ярих ямар ч боломжгүй. Бүх юм чинь ингэж хүрдэндээ гацалтаа нөлөөлж байгаа байхгүй. Эргээд ингэ бодоод үзтээ. Хүрдний гацалт гэдэг бол цаана настай маш их сөрөг сэтгэл хөдлөлүүд хуримтлагдах суурь бий болоод юм шүү. Зүрхэн үрдэндээ гацалт байгаад бухимдаал байдаг ингээд үзэн ядаад байдаг. Жижигхэн юм дээр хүнийг үзэн ядаад арайчтай гэл ингээд ийм болгочдөг угаасаа хүрдний гацаа. Наран сүлжээ хүрдэн дээр байгаа гацалтууд маш их ууртай болгодог. Маш их ууртай. Тэр хүүхдийг зүгээр л нэг хөдөлгөөгүйсээ болоод эсвэл зүү хооллогүйгээсээ болоод эсвэл амьсгалын нөгөөгөө байгальд гаргаагүйгээсээ болоод ийм эрчмийн дутагдалд оруулж болохгүй. Эргээд эцсийн дүндээ маш их буруу зан амартай болох юм суурийг би хүрднээс болж бий болдгоо. Хүрдээ зөв арчлаагүйгээсээ болоод хүрдийг одоо цэвэрлж байгаагүйгээсээ болоод ийм болчдөг. Ялангуяа энэний талаар арай төлхөө мэдлэгтэй байгаа томчууд нь л хүүхдээс санаа зовж шүү дээ. Миний хүүхд ямар байна? Тэгэд хүрднүүд нь гэмтэлтэй байх юм бол угаасаа бие эрхтэн дээр өөрчлөлт гарахаас гадна хамгийн түрүүлээ сэтгэл санаан дээр өөрчлөлт гарчдаг. Хүүхдийн үг яриан дээр өөрчлөлт гардаг. Хүрдний гацаанууд шүү дээ. Хүрдний гацаа гэж хүрдний хит ажиллагаа, хит халалт гэж нэг юм бас байна. Хит халалтан дээр угаасаа хүүхд маш их хурд ордог. Хөдөлгөөн нь хурдан түргэн болно. Нүдээ цавшиж хурдан хөдлөн одоо хөдөлгөөнөө эрчмийн шатааж байгаа байдал байхгүй. Тэгэд энэ болгон дээр ингэ юмуд ажиглагдсан юм аа. Тэгэхээр бид нар бол ирж байгаа хүмүүсийг онцлоод тэгээд тэр чин цаас гадна цаашдаа яаж энэ хүртийг дахиж гэмтээхгүй байх юм бэ? Заавал арга мэдэх ёстой. Тэр хүн өөрөө ухаарж ойлгож иж энийгээ засахаас биш ухаарахгүйгээр байн одоо хүрдээс асуулаад ах чиг утгагүй шүү дээ. Нэг удаа асууллаа, учраа оллоо. За дахиж ингэж болохгүй юм байна. Энэ дээр юм асуудал алдаа үүсдэг юм байна гэдэг юм мэдээд авчих ёстой юм. За багш нь юу байвал асуулт байвал хариулъя гэсэн. Хүрд бараагаар засарх уу? Засарна. Хүрд бараагаар засардгийг шүү. Гэхдээ энэ хүн чинь өөрөө хөдлөх боломжтой шүү дээ. Та нар мэдж байгаа тийм. Үнэхээр одоо хараа хөдөлгөөний дутмагшилд орсон хүмүүс гэж байдیں۔ Хөдлөх боломжгүй. Одоо хөдөлгөөн хийхгүй за хар залуугаас ахвала хөдөлгөөн хийхгүй байсаар хагаад нөгөө хөндөж гараад ирэхээр угаасаа өөрөө шохожоо саажаад ингээд булчин чангараад унчиж байгаа шүү. Өөрөө хөдөлгөөн хийсэн ч нөгөө олон жилийн тийм дадал болсон хөдөлгөөн байхгүйгийн улмаас нөгөөх нь булчин хатангаршсан. Булчин ингээд шохоо юу яатсан, хатуурцсан, зангирсан хүмүүс байна. Энэ хүмүүс дээр барай үр дүнтэй. Угаасаа хөдлөөд тэр хүмүүсийг хийж байгаа хөдөлгөөн гэж чаастаа булчин халах хэмжээний хөдөлгөөн ерөөсөө хийдгүү. Нэг жоохон алхуулалхдаг ядарчдаг. Угаасаа нөгөө багаас ачаал авч үзээгүй. Тэр ийм хүмүүсийн үед барай өндөр үр дүнтэй байдгийг шүү. Ямар ч төрлийн барай байж болно. Өөр таарах барайгаа хийлгэндээ. Тэгэхээр барай гэдэг бол манай багш л хэлдэг байсан. Барай 50% та хөдөлгөөн 50% гэж барайгаа хийлгэж байгаа бол хөдөлгөөн заавал хийгэрэй гэдэг байхгүй. Яагаад тэгэхээр өдөр болгон хүн мөнгө төлөө барай хийлгэж дийлэхгүй шүү дээ тамины. Удаан хугацааны гэмтэл бол барайгаар их удаан бас тасагддаг юм аа. Барай үр дүнтэй шүү. Яг зөв барайч олоод бариулж чадах юм бол маш өндөр үр дүнтэй. Нөгөө хөдөлгөөний хүрдний гацаа мацаа гэдэг чинь өөрөө хийгээгүй шүү дээ. Өөрөө хөдөлгөөн хийгээгүй. Нэмэлт хүн орж ирж бариулж даруулж иж хөдөлгөөнд оруулж штэ. Тэгэхээр энэ хөдөлгөж байна гэдэг чинь тухайн
тодорхой булчин амьдруулж байгаа байхгүй юу. Тийм болохоор үр дүн өгдөг шүү. За ийм нөлөөнүүд байдаг юм а. Тийм болохоор барайг бол үнэхээр хараа зарим хүний хувьд ийм байна. Зарим хүний үнэхээр хөдөлгөөн хийхгүй бол биенээсээ маш нялцраа болцсон биетэй хүмүүс байна. Яагаад вэ? Завгүй исэн ажил хийгээд мөнгө олох гүйгээд ямар ч зав гараагүй өөртөө. Ийм хүмүүс бол барайгаа чийлгэн хөдөлгөөнөө чих хэрэгтэй байдаг. Тэгжил дасахгүй бол болдоггүй ш. Би чинь дороо хатуурдаг онцлогтой байхгүй булчин чинь яг жоохон ч гэсэн хөдөлж байгаа ш. Хүн идэж ууж байгаа боцин солилцооч өөрөө 5 цал 6 сав хэрэгтэн ч өөрөө хөдөлж байна. Тэгэхээр энэ болгон дээр хөдөлгөөн оруулж байгаа учраас барай өндөр үр дүнтэй байдаг шүү. Маш олон зүйл нөлөөлдөг. Амьсгалын техникүүд нөлөөлнө. Амьсгалын дасгалууд нөлөөлнө. Амьсгалын хүрдэнд нөлөөлдөг маш сайн дасгалууд байдаг. Хамгийн энгийн дасгал. За тэгээ хамгийн гол нь зүгээр хүрдийг идэвхжүүлэхийн тулд ихэнх тохиолдолд нэг юм анхаарал татах юм. Хамраар амьсгал авч хамраар гаргадаг. Амаар амьсгал авч амраар гаргаж болдгийн. Гэхдээ хөвчлийн энэ хөргөдөг буюу хүрднүүдийн үйл ажиллагааг жоохон хит идэвхтэй хүрдийг сааруулахаас биш сааруулахад хэрэгтэй болохоос биш хөвчлийн яах нь хамраар аваад хамраар гаргадаг юм амьсгалын техникүүд янз бүрээр байна. Аваа болгож гаргадаг, үг болгож гаргадаг, тарин болгож гаргадаг, хөдөлгөөн болгож гаргадаг гэх мэт одоо юм бол хөгжсөн. Маш сайхан техникүүд зөндөө байдаг. Тэгэхээр амьсгал гэдэг чинь бол хөдөлгөөн шүү дээ. Ороод уушгаа хөдөлгөж байгаа. Уушгаа хөдөлгөөд уушгийг чинь дээд дунд доод төсгүүд нь бүрэн тэлээд ирэхээр яаж ан дотор хэрэгчнүүдэд бүгдийг шахаж хөдөлгөж байгаа шүү дээ. 5 цал 6 сав хэрэгтээ хөдөлгөж байна. Дээрээс нь дөрөв мөчиг гэдэг энэ йогийн хөдөлгөөнүүд янз бүрийн зөв дасгал хөдөлгөөн болвол йогийн биш дасгал хөдөлгөөн ч гэсэн тун сайн. Гэхдээ йог бол нөгөө хүрдтэй их хамааралтай ажилладаг учраас маш өрнөр дүнтэй байдаг. За ийм зүйлүүд байд юм а. Тэгэхээр энэ дээр бол өөрийгөө учрыг олохгүй одоо ямар ч тань болоо шинэлээ зүгээр хадах юм. Тэгэхээр нэг л нэг тийм ханан тулаад байгаа учраа олохгүй байгаа хүмүүс хүртээ онцлуулчих нарай л хурдан гарах байдаг та. Өөрөө олж бас болно. Өөрөө төвлөрөөд нь чи юу болох байгааг засах гад үзэж болно. За яг хугацаал алдна. Бусдаар болохгүй зүйл ерөөсөө биш шүү. За гэх мэт ийм зүйл байна тамина. Багш нь юу үзэх юм? Асуулт байна үзэх юм. Лайв хадгалж болох уу гэн. За лайв хадгалагдах баха. Би л буруу юм дээр дараа тусдгаа ичихгүй бол хадгалагдана. Студийнхыг бас устгасан тохиолдол байна. За тийм болохоор энэ хүрд бараагаар засрах уу гэж асуусан хүн дээр хэрвээ зөв техникээр бараа хийдэг бол асарна. Хэлцэндээ хариулцсан. За харцсангүй асуултууд гайгүй байна. За лайв хадгалагдана. За ийм хүрднүүдийн хэдүүлээ хараа. Маш энгийн гэмтэл ярьсан. Яг үндэ штэ. Хоол талаас нь ярьж болно, амьсгал талаас ярьж болно. Ямар төрлийн хөдөлгөөн одоо хийхгүй байгаагаас ямар төрлийн хүрд гэмтдэг хүртлийн тохиолдлууд маш олон байна. Гэхдээ энэ дундаас нь штэ хамгийн хүчтэй нь юу гэж сэтгэлээр үүсэж байгаа сүр гэрчмүүд хүрдийг зүгээр л амьсгаа авч чадаагүй бахт наачдаг шүү. Энэ гомдол, хүнд гомдож байгаа гомдол, цөхрөл, гомдолчин үнзээрээ ирэхээр цөхрөл болно. Айдас, эхлээд төгшөр байсан, сүлдээ айдас болж урна. Энэ үзэн яталтууд хин нэг үнийг үзэн ядаж байгаа штэ. Үзэн яталтууд энийг гүнзгийрүүлж ерөөсө болохгүй. Бид нар бурхан биш, сүр гэрчм гаргана. Гэхдээ өөрийнхөө эдэс орон зайг гэмтэх хэмжээнд тэр хүчийг ахуулж болохгүй юм байгаа уулна. Тэгэхээр энэ мэд чухал зүйл байгаа учраас хүн болго өөрийнхөө сэтгэл дээр нь анзаарах ёстой. Яагаад миний хүрд ингэж байна вэ? Ямар нэгэн болохгүй байгаа. Одоо шил зарим хүн дандаа мөнгөний асуудал үүссэн байдаг. Зарим хүн дандаа харилцааны асуудал гаргаад байдаг бол юу вэ? Хоолойны хүрдэг нь 10 сүлжээ хүрдэг. Хаана асуудал үүсээд байна вэ? Зарим хүн эсрэг хүүснийхээ хүнтэй ойлголцохгүй байдаг. Ихэвчлэн хоолой наран сүлжээ өрчгүүр барьсан байдаг гэмтлүүд нь. За гэх мэт ингээд тодорхой байдیں۔ Тэгэхээр энэ зүйл дээр бол өөрөө уучраа олох гээд үзэж болно. За бүр болохгүй бол хүрдний онцлогоо хийлгэнэ. Онцлогоо хийлгээд тэрийгэ засуулна. Юунаас болж гэмтснээ тайлбарлуулна. Дахиад гэмтэхгүй тулд арга замаа заалгана. За энэ хамгийн чухал эмчилгээ байдаг. За тэгэхээр багш нь төвийн 99 80 74 82 гэж утсан. За тэр утас руу өөртөө уцтаж цагаа аваад онцлуулж болно. За тэгэхээр дараагийн хүрдэн дээр лайв 1 цаг болцсон учраас багш нь ингээ өндөрлөлчээ. Дараагийнх дээр бол энэ тархин дотор нөгөө нэг зүрхний хүрд, дэлгүүрний хүрд, элэгний хүрд одоо энэ хүрднүүд чинь эргээд нөгөө тархиндаа базагддаг учраас тархин дотор энэ хүрднээс болж жишээлбэл ямар гэмтлүүд үүсдэг юм бэ? Тэрийг нь яаж цэвэрлэх ёстой юм бэ? Жохон мэнгийн техникүүд рүү орно. Тэгэхээр дараагийн хичээлээр уулзцгаая. Түр баяртай. Тэрний дараа багш нь хараа амжих юм бол юу бэлтнэ? Амьсгалаар яаж засах юм бэ? Энгийн одоо хүн болгон гэртээ дор бүрнэ те. Ямар нэгэн хүрдний буруу ажиллагаа гэдэг байна гэдгээ юугаар мэдэх юм бэ? Сэтгэлийн сүр гэрчмүүдийн багш нь тодорхойлж хэлж өгнө. Тэгээд тэрийг ямар амьсгалын техникийн тусламжтай бас засаж болох юм бэ? Юу хийж болох юм бэ? Энгийн арга зөндөө байна.
За тэрийг хэлж өгнө. Энгийн өөртөө бас дор бүрний мэдчих болох юм аргууд байх нь тий. За анхаарал тавьсанд хүн болон баярлалаа. Бүгдээрээ сайн шеэрлээрээ. Тэгжээж багшин дараагийн лайвуудыг олон хүн хамрах юм бол илүү ойр орхон бэлдэж бас хүмүүс түргийа гэсэн бодолтой байгаа. За бүгдээрээ түр баяртай.